хүсэж байгааг би хэлэх үү? Үзэг тусам сэтгэл хангалуун. Дахин давтахгүй Зөө медиа оригинал хүссэн газраас. Та Зөө медиа сонсдог номын хэсгээс сонсож байна. Монгол улан гадаадын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүд. Хүсхийн бол хаанаас ч үзэх боломжтой. Зөө медиа. Үргэлж халуухан. Live stream Zөө медиа. Яг одоо дэлхийн өнцөг болон бүрт хин хязгааргүйгээр шоу дамжуулж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Зөө медиа үргэлж хамт үргэлж. Зөө медиа. За манай season 4 маань одоо эхлээд өнөөдөр 2 дахь дугаараа цацах гэж байна уу тий? 2 дахь. За ойрд Кино за үзсэн. чи кино үзээгүй л бах та ойр тий? Би Үзсэн яг үү? таныг ингэж асууж магадгүй яг өчигдөр кино үзсэн. За юу үзөө? Netflix дээр Kung Fu Hustle-ыг дахиж бараг 6 дахь үзсэн баха. Йоо, өстө тасарсан кино тий? Дадаг кино. Яаж тэр үед тийм эффектүүд нь хийсэн юм бас. Тий, одоо ч бүр амар гоё тий үзэхэд Харин Kung Fu Hustle чи 2 дугаар ангид гарна гэд нэр яригдчихсэн шүү. тийм үү. Хизээ гарах юм бол Мэдгүй яг албан ёсны биш зүгээр rumor явж байсан. Тий. тэр 2 таныг харах юм бол тэр бүр алах байхаа. Тий. Гол дүрийн нөгөө нэг жүжигч нь бас тэр үеийг шиг л залуул байлээ ер нь бол. Энэ ер нь Азууд бараг хөгшөрдгөө те. Монголчууд л жоохон хөшрөөд нэ. Та ч гэсэн хөгшөрдөггүй шүү Би ч амар хөшөө шүү дээ. дээ. Шүү дээ. За миний хувьд бол ивент итгэж байгаа одоо Zөө медиа аппликейшнээс бол кино утсан байгаа. Энэ дээр бол хайрын богино долгион гэдэг юм веб драм кино утсан. Веб драма. Тийм энэ нь болохоор яадаг кино вэ гэхээр дөнгөж шинээр гарч ирж байгаа залуу найруулагч Тэмүүжин гэдэг залуугийн ийм кино юм бэлээ. Тэгээд ер нь бол би бол энэ шинэ гарч ирж байгаа залуу найруулагчны кино үзэх амар дуртай. Ямар ч тийм юм тайрцаглагдаагүй цоо шин салхийг оруулж ирдэг байхгүй ер нь бол Задгаас. тийм задгаас итгэдэг. Тэгээд бас ийм богино хэмжээний киногаар эхэлсэн ч бас онсон болов гэж бодож байна. Веб драмаар. За юу гардаг вэ гэхээр гол дүрт нь Хунт Сэнгүн гэдэг одоо жүжигчин байгаа. Одоо маш царайлаг сүүлийн үед бол олон кинонд гол дүрт тоглож байгаа юм залуу жүжигчин байдаг. За мөн Отгон Баатар гэдэг бас нэг царайлаг сайхан залуу байна. Энэ хоёр бол гол дүртэн тоглосон. Киноны үйл явдлын тухайд гэх юм бол одоо нэг байгууллагын менежер бүсгүй одоо Хунт Сэнгүн баггүй юм болроо гэдэг юм дүрт тоглосон. Тэр нь болохоор ингээд богино одоо хайрын богино долгион гэдэг ааш та. Тэр нь болохоор энэ би бол ойлгохтой станцыг хилээд байгаа юм байна гэж ойлгосон. Нэг станцаар өөрийнхөө доотлын ажилтныг загинж агаад нөгөө станц нь одоо тэр нөгөө доотлынхаа ажилтнанд нь биш өөр нэг юм замын цагтаад тэр станцыг булааж авцсан байж таарж авах үед одоо нөгөө ажилтнаа загинсан чинь нөгөө цагтаа нь уурлаад юу яриад байгаа чи юм тиймгээд хоорондоо ингээ хэрэлдэж ингээ танилцж байгаа байхгүй юу? Тэгээд өөр хөгжилтэй амар гоё. Тэнгүүтээ тэр хоёр ингээ дараа нь одоо ингээ хоёр биедэг айгүй муухай харьцсандаа ингээ уучлахгүй байх гад магадгүй станцын дээр байж иж магадгүй гэж бодоод эмэгтэй нь одоо чи ингээд байна уу би өнөөдөр амар чамтай айгүй муухай харьцсан уучлаарай гэсэн чинь нөгөөтг нь яг станцын дээр байж тарж явах нөө цагтаа тэг ингээ байна намаач гэсэн уучлаарай гэд тэг энэ хоёрын хооронд юм нэг жижигхэн очлуур үсчихэж байгаа байхгүй үсчихэж байгаа байхгүй тэгсэн чинь хамгийн амар нь мань хоёр бие биенээ татагдаад айгүй ингээ гоё болж исэн чинь тэр хоёрын хооронд юм 3 жилийн зай ингээд байдаг. Одоо юу гэсэн үг вэ гэхээр Хунт Сэнгүн болохоор одоо тэр болроо гэдэг дүр болохоор өнөө цагт нөгөө цагтаа болохоор 3 жилийн өмнө
Юу. 3 жилийн хоорондоо юм 3 жилийн зайтай. Тэгээд энэ цаг хугацаагаа залруулахын тулд ингэж үйл явдал өрнөдөг нэг юм айгүй хөөрхөн кино Маш байсан. сонирхолтой сонсож. Тий, яг нэг цаг үед биш өөр цаг үеэс хоорондоо тэр богино долгион станцаараа харилцаад байгаа байхгүй. Яаж ирсэн гэгээлэн хүртэл ямар хөөрхөн сонирхолтой. Тийм, тэнгуүтээ нөгөө нэг магадгүй үйл явдал нь өндөр хэмнэлттэй, ритмтэй, тэгсэн мөртлөө сонирхолтой. Тэгээд өөрөө богино хэмжээний одоо тий нэг 10-15 минут гэж байлуу тэгж явж ирсэн. Тэгээд би бол эхний ангийг нь үтсэн байгаа. Тэгээд аюу гой сонирхолтой санагдсан. Нөгөө нэг залуу найруулагч яг одоо нэг шийдэл гарч ирж байгаа хөөх тийм дээр. Яагаад залуу найруулагчд би туртай байдаг гэхээр ерөөсөө шалтгаан энэ аахгүй. Огт төсөөлөөгүй юм гаргаад ирж байгаа хөөх тий. Нэг цаг үед болоод яваад юм бол 3 жилийн зай. 3 жилийн зай. Тэгээд тэр цаашаага бас яаж энэ нэг цаг үед очих нь үү гэдэг нь бас аюу сонирхолтой юм сюжет байгаа байхгүй. Тэгээ би одоо үзэгчдтэй энэ Sow Media-гаас энэ хайрын богино долгион гэдэг киног бас хасаада санал болгоё. Тэгээд заавал үзээрэй. Би заавал үзнэ. Ястаа. Маш сонирхолтой. Үнэхээр итгэл даана ямарч байсан. За, ийм байна. Тэгээд өнөөдөр бол манай зочноор бол нэгэн маш тийм зөв бодолтой, маш мундаг эмэгтэй жүжигчин хүрэлцэн ирж байгаа. Тэгээд өнөөдрийн яриа маань бол бас их гоё болох байх гэж найдаж байна. За тэгвэл хоёулаа зочноо хүлээж авах. За тий зочноо хүлээж авъя. За. За манай подкастын маань зочны хэсэг ингээд эхэлж байна. Өнөөдрийн зочноор маань манай одоо бидний хэлж заншснаар хэцүү ангийн уянгаа маань хүрэлцэн ирлээ. За тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа урьсанд. За хоёлаа одоо яриагаа гоё хэцүү ангиас эхлэе те. Одоо манай уянгагийн баг овгөлдөг кино баг тийм үү? Тий. За хэцүү анги кинонд за анх яагаад тоглох болсон бэ? Ямар шалгуураар хэцүү анги кинонд одоо гол дүрийн жүжигчнээр тоглосон бэ? Тий. Хэцүү ангийн хамгийн анхны одоо ийм кино хийгдэж байгаа маань гэдгийг мэдсэн нь болохоор тухайн үед нөгөө телевизийн цагийн үрд мэдээллийн хөтөлбөрөөр одоо хүүхд залуучуудад зориулсан олон ангит кино хийх гэж байна. Тэгээд дүрийн сонгон шалгаруулалт тэдний өдөр тэдэн цаг тэдээс тэдэн насны хүүхдүүд ингээд телевизийн байран дээр ирж шалгуулаарай гэж ерөнхийдөө юм зарлал явсан байхгүй. Тэгээд аав ээж өртөлсөн чинь аав ээж манай аав ээж ч хоёлаа өөрсдөө телевизийн найруулагч хүмүүс хэрнээ хүүхдүүдээ одоо тэр юм руу оруулах нэг тийм бас ер нь л аав ээж нар тийм юм шиг байгаа. Тэ нэг тийм таатай бол байдаггүй. Тэгэд заач гээгүй өгж гээгүй. Тэгээд би ямар ч байсан сандгийн аав ээжээр хуйлаа ажилдаа явцсан. Тэгээд би зөвөр өөрөө яваад очсон байхгүй. Тэгээд телевизийн хаалганаас ихнэлгсэн одоо тэр колонк байдаг штэ хуучин одоо байгаа илүү үгүй тэр хүртэл ингээд бүр ингээд очролцсон. Тийм олон хүүхэд байсан. Тэгээд тухайн үед нөгөө сошиал лор гол нөгөө нэг мэдээлэл хүргэлт явдаггүй. Телевиз тэр тусмаа нөгөө мэдээллийн хөтөлбөр гэдэг зүйлээс л хүмүүс чухал бүх хэрэгцээтэй зүйлсээ авдаг байсан болохоор телевиз тийм одоо хүчтэй байсан харагдаж байгаа байхгүй тий. Тэгээ бүхэн үздэг байгаад байгаа байхгүй. Тэгээд очоо шалгуулсан. Тэгээ аюул сонин нь яг намайг очоод одоо про бүгж яхад надтай хамт яг зэрэг про бөгөөд тэр нэг жижиг зохиолын хэсгийг уншиж хоорондоо харьцаж тоглож шалгуулж гисэн юм маань манай Батмаа ахгүй юу. За. Тэгээ бит хоёр яг тухайн үед яг л өөр өөрсдийнхөө дүрийн зохиолыг л уншиж исэн санагдаад байдیں۔ Одоо нэг аюул жижигхэн хэсэг. Тэгээ уншаад тэнцсэн гээл тэгсэн. Тэгээд тэнцчлээ гэд тэгсэн телевиз дотор явжсэн ч аав ээжтэй ч л таарч юу ээж яваа ингээ нөгөө наваг ирснийг мдээгүй зочиж бачаад тэгээд би тэд чинь тэр олон хүүхдүүдээс яг нэг ангийн болгож болох үс нэг 40-50 хүүхэд ч үлээ аваад тэр телевиз дээр ингээд одоо камер гэж юм байдیں۔ Тэ кино ингэж явдیں۔ Ингээд ингээ баг хуваарлаад хооронд ингээ өрсөлдүүлээл ингээл янз бүрийн даалгавар гүйцэтгүүлээл ингэдэг гэсэн. Тэгээд тэр дунд л нөгөө хүүхэд өөрийгөө яаж задлж, яаж илэрхийлж харуулах нь уу? Тэр дундаас хин нь гол дүр болж гарч ирэх нь үү гэдэг л одоо тийм тандалт гэх юм уу? Найруулагч нарын хувьд, телевизийн уран бүтээлчдийн хувьд яваад исэн юм шиг байгаа. Тэгээд надад сувдын дүр оногцсон. Манай Бадмааг бол угаасаа бараг л яг нүдэндээ харж гэрлийн дүрийг бичгтээ би яг л ийм л одоо охиныг төсөөлж битсэн гэл манай амар сайхан зохиолч ах шууд хэлээл энэ бол яг л гэрлээ байна гэл.
За тэгэл гол дүрүүд чинь бол мэдээж нөө тулхтай байх хэвээр энэ 60 анги киноны нурууг авч явах хэвээр учраас мэрэгжлийн жүжигчд байх хэвээр. Тэгээ 10 жилийн хүүхдэд тоглох үйц гэрнээ мэрэгжлийн жүжигчд гэж бас нилээ хайсан. Тэгээд манай яг ах нарын багийн дээр ингээд орж ирээд тэгээд ингээл бөөндөө хамт 3 сар тэр одоо хуучин сэрүүлэг дээд сургууль гэж байсан. Одоо үндэсний дээд сургуулийн яг хажуудалд байсан. Тэгэл тэнцээ 3 сар яг л одоо нөгөө найрамдалт ингээд нэг амарж байгаа хүүхдүүд чигэл тэнцээ ингээд өдөржин зураг авахуулаа, заримдаа шүнжэн авахуулна. Тэгэл нэг гол дүр учраас ангийн хүүхдүүд бол ангийн хүүхдүүдэд зураг авалтанд орж байгаа хэсгийн хүүхдүүд хамаагүй нөгөө нэг ачаал багтай. Тийм нөгөө гол дүр учраас илүү олон сцентэй болохоор хүүхдүүд ингээ амарч явах үед бид нэр ингээ үргэлжлүүлээд зургуудаа авахулж лээдэг. Тэгэл хамгийн амар одоо ачаалттай үеийн хэсгүүд нь ерөөсөө өглөө 4 цагт унтаад 7 цагт буцаад босдог. Яг энэ ирж юм бол яг тухайн үед бол үнэхээр ядраажсэн. Тэгэл ард нь гарсандаа тэгээ тухайн үед бол мэдгүй шүү дээ. Би бол одоо өөрийгөө бол сайн яг юмунд оролцоод байгаа бол би сайн ойлгохгүй л хэлсэн гэж бодоод байгаа. Нөгөө 10 ангиар зохиол ирнэ. Эхний 10 анги дээр би чинь ингээл айгуу гой найз шинэ ирсэн охиныг тосч аваад айгуу гой найз байгаа л манлайлагч байгаа л 10-аас 20 дугаар анги дээрээ сонин ингээл нөгөө пракц үүсцэн байгааг ингээл хоёр хуваагдаж муваагдал найзуудтайгаа багшаага өмөрч ирэлдээл 30-аас 40 руу ороод ирсэн чинь тэнүүндээ хайртай болоод 40-оос хойш нөгөө найзтайгаа муудалцсан. Би өөрийгөө айгуу сайн хүн л гэж би эхнээсээ яг сайн охины дүрдэл тоглож байгаа гэж би итгээд исэн чинь анги явах тусам яг зохиолууд бол ингээ айгуу эргээд дүр маань ингээ айгуу эргээд исэн. Гэхдээ тэр бас одоо бодоход айгуу нөгөө зөв байсан юм шиг. Нөгөө тухайн дүрт хандахдаа би бол сайн штэ. Би бол сайн охин гэж одоо хүн ер нь бол өөрөө хизээнийх муу гэж боддгийн те. Тэгж ер нь бол бодохгүй бах. Би угаасаа л инкесоор аргахгүй юм чинь би үнэхээр сайн хүн. Гэтэ би энэ хүүд үнэхээр хайртай л юм чинь би ингэн штэ гэл тэрийг айгуу нөгөө нэг анхны ихтгэл үнэмшлэрээ бүх юма өмөрж тэгж харуулсан учраас азар нэг дүрийнхэн тэр юмнууд зөв гарцсан юм шиг байгаа. Тэрнээс ерөөсөө нөгөө мэдлэгээр биш цэвэр мэдрэмжээр л ингээл хандсан байгаа даахгүй. Тэгээ одоо зарим ингээд давталтаар гарч марж байгааг ингээл харахад үнэхээр зарим сцений зураг авалтыг яг яаж өрнөснийг, яг яаж тоглосныг, яаж авахулсан энэ төр бол сандгүй шүү дээ. Мартцсан байгаа байхгүй. Тэгэл аяндаа л нэг болсон юм шиг. Тэгээ одоо хүртэл яг ингээд чиний сая хэлснээр хэцүү ангийн охин гэлтэгдэг. Нөгөө нэг жүжигчээ охин явж штэ гэд ингээ хүмүүс тэгдэг байхгүй юу? Тэг гэтэл би чинь мэрэгжлийн жүжигчин биш те. Тэгээ нөгөө жүжигчин гэж дуудвал хамгийн гол энэ зүйл маань ерөөсөө хэцүү анги. Энэ олон жил хэцүү анги 2009 онд дэлгэцэнд гарсан. Одоо аль хэзээний 15 жил ингээл артаа үдцсэн байгаа байхгүй. Тэгээ энэ хооронд одоо хүртэл ингээд бүр жоохон 10 жилийн хүүхдүүд хүртэл намайг хараад энэ нөгөө жүжигчийг ч явж гин гэдэг. Гэтэл би чи өөрөө кино минонд одоо хамгийн сүүлд хэдэн онд тоглосон хүн билээ баг те. Тэгэхээр тэр одоо хүртэл ингээл давтаж гарахаар шинэ үзэгчид тэр болгонд л ингээл үзээд идэх юм байна. Дараагийн үзэгчдийг бэлдээлээдэг бас юм уртанцтай бүтээл бас юм байна гэж бас боддог гэх юм уу? Тийм, ер нь бол хэцүү анги кино яг тэр үе өөрөө яг одоо энэ сериал кино амар чанартай байсан те хэцүү анги тусгай салаа гэдэг ч юм уу те. За Уянгагийн хувьд бол одоо Совдагийн дүрээр хэр удаан амьдэрсэн бэ кино дуусны ар дээр? Би чинь тийм яг юм сайн охин бол угаасаа байгаагүй л дээ. Юу нь яг одоо нөгөө бодит амьдрал дээрээ гэх юм уу? Одоо тийм юм иршүүд одоо юу гэдгийг тийм хинхийг хичээлдээ сайн мэн хүүхдэлээ хэд чинь миний багнаас бол одоо хичээл бол одоо баг миний хувьд хизээч номер 1-т бол байгаагүй. Би тийм он сурлагатай хүүхд байгаагүй. Айгүй олон эрэгтэй найзуудтай тэгээ 5 6 бандтай нийлдэг ганцаархны охин тэргээл ингээл айгүй олон өөр тийм шинж чанарууд ихтэй. Гэхдээ ингээд тийм болохоор нэг тийм одоо амьдрсан гэдэг хам нэг надад байхгүй. Тэгээл яг хөө ингээд яг жинхнээсээ тухайн үед ингээд яг Бадмап дээр ярьжсэн нь тэнүүнд битээр л хуйлаад дурлцсан байсан. Тэнүүнд бол дурлсан. Гэхдээ хуйлаангаа ярьж байгаа нь ингээд яг юм одоо хоёрыг бодоход юм эморцсон байхгүй хуйлаа. Бус бүх хүүхдүүд нөгөө баарны хэсгийн нөгөө нэг зураг авалтанд ингээд явцсан. Тинчээч нөгөө бит хоёр угаасаа байж болохгүй учраас камерны наагур цавар орж байгаа нөгөө сургууль дотор явж байгаа хүүхдүүд чинь нөгөө тэнүүн бэлгүүн дэлгүүн гурван шоудж байгаа хэсгийн зураг авалтанд ингээд царай нүр нь орчих юм бол бүр баларсан юм бол ингээд бит хоёр хуйлахна нөгөө дотор байрандаа үлдээд яг бусд нь бүгд зураг авалтанд явцсан.
Тэгээ ингээд нэг сонирн байна уу гэж бид өөр ярьсан байхгүй тийм. Сонирн байна гэж тэгснэ. Би яг тийм хүн сайн болсон шүү яах харин би ч гэсэн гэж бид өөр яриа л да. Гэтэ энэ нь юу баяраах бол биш байгаа гэж тэгээ баяраах биш гэж тэгэл хийм бол нийтгүй гэд тэгээ тэр бодоход одоо бодоход бид хоёр яг Тинүүн гэдэг яг тэр дүрд хоёулаа яг тэр зураг авалтын хугацаанд бол яг дурлсан. Тэгснэ гэхдээ хамгийн ойлгомжтой зүйл нь баяраах бол биш те. Баяраах бол биш гэдэг бол хоёулаа айгуусаа хүлэн зөвшөөрөд байгаа байхгүй тий. Ер нь тэгээд яг нэг үеийнгийн тэр олон хүүхдүүд ингээд 60 анги киноц ч одоо хэдэн сар зураг авсан байх уу? 3 сар. Яг үндсэн зураг авалт бол яг 6 сард юусоо хичээл хаагдал тэгэл зураг авалт эхлээл 9 сарын 1-нд бүгд одоо тэр чин бид нэр зураг авалтынхаа дундуур явж их сургуулийнхаа хуваарийг ээлжилж аваад тэгэл буцаж зураг дээрээ дотор байрандаа үржижснээ би сүйст орчлоо би мүйст морчлоогоо ингээл хоорондоо ярьж мараад бүр тэр одоо тийм урт хугацааг ингээм хамт хийсэн байхгүй. Гэтэ яг нэг юм нэмэлт зургууд гээд нэг 9 сараас 9 сарын дунд хүртэл нэг гол дөрүүд энэ төр дуудагдаж дахиж нэг зураг авахулж ирсэн. Ер нь бол яг цэвэр 3 сар бүх юм шахаж авчихсан. Тэгээ 3 сар одоо тэр олон хүүхдүүдтэй ингээл нэг гэр бүл шиг ингээд байна штэ. Тэгм киноны зураг авалт дуусны дараа ер нь хэр шоконд орсон бэ? Амар одоо тасцсан байгаа штэ. Нэгэсэндээ. Тэгээд зураг авалтын дараа ингээд шоконд ороо тэр шокноосоо гарах. Ер нь шоконд орсон уу? Одоо гинт эзгүүрсэн тэр мэдрэмжөө. Тийм яахав нөгөө нэг юм багаар л да. Одоо ингээд за анги одоо ингээд ер нь нэг тар гэл ингээд тараал. Гэхдээ одоо ингээд яг гол дүрийн ид бол ингээд үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл ингээд нөгөө бадмаа маань тэнцээ байна, ах нар байна, би байна. Тэгснээ ингээд үе манаа нэг мэтгэд ангийн дарга тоглодог, наран туяа тоглосон охин мохоо ингээд хурж ирээл хамтдаа нэг ахуулж амжаагүй ирсэн жижиг стемстэндээ ингээд ороод явдаг мовдөг те. Тэгээ нөгөө нэг ингээд багаар ингээд нөгөө үлдсэн ингээд дутуу сценүүдэд ахуулаад ингэсээр байгаад ер нь ингээд жоохон алсарсан гэх юм уу. Гэтэ ингээд нөгөө бид хэд юм нөгөө уйдах зав байгаагүй яа тэр бүх юм айгүй шинээсэн. Зураг авалт гээл ингээд айгүй олон шинэ хүмүүстэй бужигж байгаа 9 сарын ингээд оюутан болцсон. Дахиад ингээд амар өөр орчин, дахиад айгүй олон танихгүй хүмүүс. Тийм болохоор миний хувьд бол тэр нэг юм эзгүүрэх, ганихрах ч байдаг юм уу. Тэр юмыг бол нэг тийм бүр амар аваагүй яг зүгээр юм нөгөө дараа нь кино групп нэг тардаг шүү дээ. Ингээд одоо нэг сар гарan маран бөөндөө зураг авалтанд байж жаад яг ингээд тархлаар бол бас нэг жаахан эвгүй байдаг шүү дээ. Тэр тиймэрхүү юмнууд бол яг хэцүү анги дээр бол харьцангуй гайгүйсэн. Яг тэр нөгөө нэг дандаа хөвгөлтэй юм ярьдаг. Бидний ингээд дандаа гой зурагт хамт явах юмсан. Дандаа энэ хэдтэйгээ хамт байх юмсан гэж боддог нөгөө зулаа тавс ганаа ихч химж байдгийн те. Манай нака антер гэдэг шиг хүмүүс ингээд бүгд тэр хамтдаа байгаад ангууд чинь сонирхолтой ивэрэл лсэн юм уу? Тийм бах тий. Одоо яг намайг оюутан байхад гарч исэн санагдчихэв. Тэнгүүт одоо манай үеийн залуучууд ч юм уу тий тухайн одоо гол дүрийн ганц чимэг тэгээд бадам гэрэл тий. Тэгээд та гурав дээр одоогийнхоор бол крашлж ийсэн байхгүй. Тэгэл энэ хөөрхөн тэр нь хөөрхөн гэл амар тэгдэг байсан. Тэгвэл кино дуусны ар дээр ер нь залуучууд ер нь хэр их крашлав да. За мэдгүй нэг амар крашлж одоо нөгөө хоёртойгоо харьцуулахад байгаа ч гэдэг. Би арай мяа. Манай бадмаачин бол өөрөө дүр нь одоо нэг тийм бас юм зөөлөн гоё дүр штэ те ингээд гоё хүн болгоо ингээ нөгөө нэг хайрладаг, өрөвддөг тийм дүр байгаад байна. Манай одоо зулаагийн дүр гэхэд жишээ нь бас юм гоё яг тэнцээ ингээд хайр дурлалын энэ хоёр дүр чинь хоёулаа юм нөө бүтэлтэй хайрын юм романс үсгээд байгаа байхгүй. Би болгоод бүтггүй вачкаштай ер нь бол тэгэхээр бол нөгөө намайг ихэнх үзэгчид ер нь яг киноны үеэр 40 ангиас хойшоо ер нь үзий ядсан гэх юм уу. Одоо гудамжинд явж байхад бол ингээд шууд одоо ингээд амар юм эвгүй харцууд ирдэг. Тэгээд юм мэдгүй одоо тухайн үед бол үзэгчид кинонд юу н итгэдэг байсан. Одоо яг угаасаа энэ хүн бол ийм л хүн юм байна гэд ингээд шууд дүрээр нь бодчихдаг гэх юм уу. Тэгээ над руу бол ингээд охтууд ингээд мөрлөөл дайрч майраал ингээд иймэрхүү юмнууд бол тухайн үедээ болж л байсан амар хайр дурлалын ихээсээ илүү. Яг зүгээр тийм амар ингээл учиргүй ингээл баахан залуучууд ээлжлээл мессеж өчээл энд явж байхад ирээл уцаа өгөөч яагаач маагач болцсон уулзсан энэ төр гэж бол эргүүлжсэн юм нэг айхтар санаанд байхгүй байгаа ч гэсэн
тодорхой одоо нэг 2 3 юм том дурлалууд бол надад бол байдаг яг тухайн үеийн. Надад зориулж одоо дуу зохиож исэн тэгээд өөрөө айгүй хол Австралид сурдаг хэрнээ миний киног үзээр надаа дурлцсан. Ингээ миний ингээ баг одоо Facebook-ийн хайтав энтрийн зураг болгоныг аваад тухайн нэг блог гэж хөгжүүлдэг гэсэн шүү дээ бид нар. Тэгээ блог ингээд үсгээд сувдаа 2 4 7 блог юу юучлээ тийм. Тэгээд миний бүх зургнуудын доор ингээд шүлэг зохиогоод бичсэн. Тэгээ оронгууд тэр холбоос руу оронгууд надад зориулж зохиогоод өөрөө дуулсан дуу ингээд автоматар ингээд тоглогдоод явдаг мавдаг тийм. Тэгээд Монголд ирээд уулзъягээд тэгээ би уулзах болцгоо гэдгс чи манай ээж намайг цагнаад чи зүгээр уулзаа чи яагаад энэ үгэд чамд ийм гоё ингэ сэтгэл зориулаад ингэж явах чинь сэтгэлийн хүндлээ зүгээр уулз тэгээ гоё өөрийгөө тайлбарлаад тэгэл би сувдаагаас айгүй өөр хүн би уянгаа гэдэг хүн чи уянгаад биш сувдаад болвол сайн болсон шүү гэдгээд ингээд хөөхөн хилээд миний охин гоё найзууд болгоод үлдгээд манай ээж намайг хатгаад тэгээ нэг удаа уулзсан зүгээр юм залуучууд танаас ч гүйжсэн нөхөр надад нэг юм айгүй юм инээдтэй юм шиг нэг гонигтэй юм зутруу түүх санаад ордог байхгүй. Тэр нь болохоор ингээ нөгөө бид нар чинь тухайн үед Метрополис гэж бол үнэхээр гоё баар байлаа. За метро орж шоуддаг. За тийм байлаа штэ метро Bricks I Love гэл мэдгүй би тэрийн яг нөгөө эд шоуддаг байсан нас болохоор ч тэр юм уу энэ баарнууд одоо хүртэл надад гоё байсан юм шиг санагддаг байхгүй. За тэгэл метрод шоудаал би ч н одоо тийм амар оройтож чадахгүй нэг дөнгөж онгоогоол байж хахад нь гяас ороод нэг үнэхээр бүжиглэх гэж л орно тийм мөнгө зөнгө байхгүй штэ. Нэг кола аавна. Колагоо бүр ингээд үхтэл заяа. Тэгэл бүрстөө бүжиглж жаал нэг өнгөрөөгөл 2 төхүүлээл гараад мөнгө байхгүй. Таксидаад гэртээ очингуудаа имээгээр ингээд цонхоор мөнгө шидүүлээд таксины мөнгө өгөөд би гэртээ орох хэрэгтэй байхгүй. Тэг яарч мөнгө авахгүй. Тэгээд такси цугаа явсан чинь хойноос ингээд амар жиптэй ингээд 2 жип ингээд миний хойноос дагаад тэг ингээ нөгөө таксиг маань хашид зогсоогоод цонхоо онгоолгоод гуйж штэ машинаа ингээ зогсооч тхүү танилцъя тхүү мөхүү ингээ хойноос чин дууцаар л сонсгоо таксинд ингээ суугаа явчлаа гэд бэ хахата зогсож штэ гэ нөгөө таксины ахыг хүртэл ингээ юмгээ тэгээ нөгөө таксины хастаа ах нь аваар их гэдэг миний дүү яав та бууга танилцчихгүй да тэгээд энэ хүмүүсээрээ хөргүүлч гэдэг гээгүй би хаа буухгүй би л нөх мөнгө байхгүй энэ хүртэл явсан мөнгөө би төлж чадахгүй та наа гэртээ авчаа буулгаадах гэд тэгээд бүр арай гэж нэм гэрт очиод тэгээд хата манай байрны нөгөө талд очиод зогсож идэхгүй би танд гэрээсээ мөнгө гаргаж өгнө гэж нуугаад тэгэхгүй болоо тэгэл амар хойноос нь залууч түгээл тэгсэн чинь таксиныхаа мөнгөийг амар цонхоор мөнгө шидээстэй өгснөө яа чи тэрнээс амар хичж байгаа байхгүй тэг өөрхөн амьд тэр мэдчихлээ тэг мөнгөгүй нэ хөө амар таньдаг зайлвал тийм л жилүүдээс шүү дээ ааха. Одоо тэр Австралиас тэр захиа махаа бичсэн нөгөө хай томоо орчин шүлэг мүлэг зохиосон тэр залуучин бол одоо үзэж байгаа бах та үзээсэй л гэж бодож байна. Мэдгүй одоо цаг хугацаа ч өнгөрч тий. Монголд байдгүй хаа хэсэг битээр ингээд энэ тэнд гадуур өдр явж байгаа тааралцдаг байсан. Тэгээ өө сайн уу маань нөгөө л мэдлэл өнгөртөг гэсэн. Тэгээд одоо ерөөсөө тааралдаж маарлдахгүй ерөөсөө одоо харагдахгүй байгаа. Тэгэхээр би Монголд байхгүй болов гадагшаа явсан болов гэж бодод тий. Хайта бүр амар гоё сте. Хайта гоё шүү дээ. Ерөөсөө нэг оронгот шууд дуу муу яваал тий. Скинээс солиод тэгээд миний цай найзуудын топ мop гэл. Яа тэр топ нь бас хэцүү шүү дээ. Хэрэлдүүлсэн дээ. Харин тий. Хүн хасаад яаж топ нь бас топи 1 2 3 модтой тий. Дотроо бас тэр чи аюу юутай шүү дээ. Үе шаттай. Тий. Тэр нэг лайк байлгүй гэж. Тий. Топи нэгчээс хамгийн чухал юм байл шүү дээ. Нэгт оруулсан. Хоёрт нь бас нэг хүн байгаад байгаа байхгүй амар суудантай. 5 найз сонгодог ч лээ. Тийм 5 6 найз сонгодог гэсэн. За одоо ингээд за хоёул хэцүү ингээ арай болоогүй шүү дуусах. Одоо тэгээд төгсаахын дугаар дээр бол төгсаах хийжсэн л та ингээд амар юм үеийнгийн жоох хүмүүстэй ингээд тэгээ жоохон одоо нэг тийнейжүүдтэй ингээд хэдэн сар ингээд хамт байсан. Тэгэл тэд нарыг ингээд харж байгаад одоо жишээлбэл ариун эндэн дуу зохиож ирсэн гэж аахгүй юу. Тэгээ нөгөө гитараа гисцсэн. Машин дотор бороо орвол юу яаж зохиох вэ гэл. Тэгээл ингэжэл нөгөө хүүхдүүд яг ингээд инээлдээл гүүгээл нэг нэгээ татаж хангаагаал усанд тойрол
булан тойроо нүдэн дүрслэгдэж байгаа нь яг үнсээл гүйж байгаа мууж байгаа нэг харагдаад байгаа байхгүй. Тэгэл гинт гитараа барайл. Дурлын бороонд норон гүйсэн хүүхэд насм яг тэр бороо орол нөгөө тухайн шууд үгцэн амьдралын нөхцөл дотроосоо нөгөө дуугаа бүтээгээл. Уянгагийн хувьд бол одоо хэцүү анги кинонд тоглож явах явцдаа одоо тухайн ангийнхнаасаа ч гэдэг юм уу одоо крашлж ив сэтгэл алдарж ив. Тийм шүү дээ. Одоо яг хэцүү ангийн зураг авалтын үеэр наран мөвчтөр үргэлжлдэг гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Накаптер үргэлжлдэг шүү дээ. Аюу хөөхөн тэр чинь ингээл яг нэг юм яг л юм зуны одоо найрамдлын 7 хоног дээр үргээд Улаанбаатар дээрээс салж малчдаг шүү дээ. Тэгээд уйлж болол оройн дайрган дээр ингэж байл. Яг тэр шиг тэр чинь ингээд яг цусланд хамт байгаа хүүхдүүд шиг тийм л одоо ажиллангаа л ерөөсөө ингээд баахан үеийн хүүхдүүд. Тэгэл накаптер за байц нэг 6 авалт эхлээд нэг сармаар болсон уу гүй. Тэгээд битээр үргэсэн. Тэгэл хөөхөн үргээл тэгэл нэг тийм одоо үргэх гэж юу болсон юм л да. Битээр нэг л удаа баг өргөөд кино мөн үзсэн баха. Нэг удаа л кино үзсэн бах. Тэгэл 6 авалтын талбай малбай дээр хамт байгаа л хоолндоо хамт орч мордог. Тийм юм байсан. Тэгэл 6 авалт дуусаал уусаа тэгэл салчиж байгаа юм чинь тий. Тэгээд яаж ч нөөний тэр үеийн хай скуулийнхны үерхэл бид нар баг бүгд л нэг тийм биз тий. Нэг үсрээл хөтөлцөж явдаг тий, нэг орцсон дуулцдаг тий. Гурээ. Наач н од байсан. Тэр үед нөгөө болдын захиа гэдэг дууны клипэн дээр тоглолдог. Байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь би чамаагаа үснэ. Над руу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үснэ. Хайрт минь түр баяртай. Тэгэд захаа дээр тоглолдог нөгөө болдын захаа дээр тоглосон 2 гол дүрч хуйлаа тэр үедээ нөгөө бүр асар царайлаг тэгээд дуунж өөрөө ингээл бараг захаа уншаал гэдэг тийм айгүй юм сонирхолтой клип мэлип нь айгуугаа тэгээд оюун гэдэг охин манай яг Монгоны охин тоглолжсэн байхгүй. Тэгээ оюун Нака 2 асуулж тоглолдог. Болт 2 ч үл болт ингээд энэ 3 хамт тоглолдог. Тэгээ Нака ч ингээд нөгөө болтын захаа явж гин ингээд гудамжаар явхлаар тэгээ ахуулаас од мод байсан юм аа. Тэгээ надаас ч бас нэг хит ах штэ Нака чинь. Тэгэл нөгөө телевизийнхэн чинь тэрийг хараад анзаарч байгаа ээж нь чихэнд хүрж байгаа штэ. Тэгэл ээж уурлал өөрөөсөө зөндөө ах хүнтэй найзлж байгаа гэж чи бойлмойл гээл. Тэгэл бас ээж мэж үг явсан энэ чи. За. За хэцүү ангитай холбоотой сүүлийн одоо юу гэмтэй асуулт их жаашаа. Ер нь одоо хэцүү анги гэдэг 60 ангитай одоо 15 жилийн өмнө хийсэн кино шүү дээ. 16 жилийн өмнө бараг тий. Одоо хэцүү ангийн үргэлжлэл нэг ангид бүрийн хэмжээний кино гарах хангалттай потенциалтай гэж боддоо шүү дээ. Би чи юу гэж боддог юм? Яг болох л ах л да. Тэгтээ одоо нээгч хөгшөрчөөгүй шүү дээ. Ер нь хөгшрөөгүй шүү дээ. Нээгч байх. Яахаа одоо ер нь бол ингээ гадны жишээнүүд зөндөө байдаг шүү дээ тий. Одоо яг ингээд аюу олон жилийн дараа яг тухайн одоо нөгөө кастинга дахиж цуглуулад дахиад хийсэн мэсэн. Гэтэ тэр бол нөгөө нэг юм сайн хөлбөр болж чадсан түүх айгуу тийм цөөхөн байдаг юм шиг надад санагдаад идэгэн. Тэгэхээр юм бол яг тэр тухайн цаг үедээ тухайн мөчтөө ингээд гоё хിവэрээ одоо тэр хүн болгон үзээд тэр хүүхэд насны нандин мэдрэмж нь тухайн цаг хугацаанд ингээд буцаад дотн олж буудаг тэр хിവэрээ хадгалагдаж үлдсэн нь дээр болов гэж боддог. Тэгээд гол нь одоо яг дахиж хийлээгээд яг тэр дунд ямар үйл явдал өрнөх үү гэд тэгэхээр одоо хүүхдүүд нь хоорондоо ингээд тэгээ яах чинь нэг бол ингээ өөртөө буцаж уулзаал гэх юм уу тэгээ нэг юм би бас ингээ бодож үзчихсэн л да. Тэрний оронд зүгээр гоё юу ивэл гоё юм байна. Одоо юу гэдэг 16 жил болсон бол дахиад 4 жилийн дараа
20 жилийн одоо хэцүү ангийн 20 жилийн уулзалт гэдэг шиг зүгээр юм контент байвал те тэгээд буцаад уулзаад юм гоё ток шоу ч юм уу те тэг ингээ хоорондоо тэр үеийнхаа юмнуудыг ярьдаг гоё ширээний уншилгаа дахиж хийдэг ч юм уу те яг тухайн зохиолынхоо аюуг ингээ хоёр жүжигч хоорондоо харьцаад те яг тэр анги шиг ингэж буцаагаад нэг студийг тогтжуулаад багшигаа сүнж тогшигаа авчираад ийм уран бүтээлчтэй уулзалт хийгээ тэрийгээ гоё контент болгоод бас зүгээр юм байна гэсэн тийм бодол бол надад байгаад байгаа. Ер нь хийн л гэж бодоод байгаа. Сая 10 жилээр ингээд хийж чадаагүй, 15 жилгээд бас чадаагүй. 20 жилээр бол бүх хүмүүсийн юу ч гэсэндээ карьер ч гэсэндээ илүү тогтоод одоо бусад тоглосон жүжигчд маань ч гэсэндээ илүү юм мачур болоод цаг завтайч бас энэний үнцнийг одоо байгаа цаг хугацаанаас илүү ойлгоод цаг зав гаргаж оролцоолоо гэж бодож байна. Тийм байна. Одоо Harry Potter, Friends энэ чинь нэг reunion гэл ингээл уулзаал яг контент хийгээд нь штэ тий. Тэрэн шиг бас байвал бас гоё юм байна. Кино болоод гэхээс яг нөгөө одоо би жишээлбэл ийм high school-ийнхэнтэй кино мөн оюутнуудтай кино мөн үзэхэр хөгждөд байгаа байхгүй. Ингээд нэг баг зарим юм ойлгохгүй ч явах шиг тий. Эсвэл бүр нэг юм нялцгаач юм шиг санагдал. Тэгвэл та хэдийн одоо хэрэг үргэлж нэг анги энэ гарах юм бол нөгөө үзэгчт нь бэлэн байгаа даахгүй. Тэр үеийн манус ч бас амьдрал тогтцсон тий. Тэнгүүтээ бас яг тэр үед ингээд үзчихсэн амар шүтчихсэн ингээд амар гоё юм нэг ангийнхныг ингээд харж исэн тэр хэд маань ингээд нэг кино болчиход бол бид нар л би бол очиад үзнэ. Тэр чинь бас ингээд нэг дурсамж сэтрэн штэ. Тэр чинь тэр ариун нандингээ дуу байна тий. Тэр хэцүү анги нөгөө MC Erika-гийн дуу муу ингээд одоо энэ тийм ингээд явахаар ингээд зарим нэг юм дурсамжууд бол босоод ирдэг тий. Ялцч бас үнэхээр гоё кино байсан шүү. За хоёлаа одоо дараагийн сэдв бол за манай уянгаа бол ер нь бол нийгмийн айгүй идэвхтэй одоо тэмцэгч гэх юм цаашаа тэмцдэггүй ч гэх нь хайшаа тий. Сүүлд би бас уянгаагийнхаа бас фэйсбүүкийг дагаал ингээл юм хүмүүс хараад байж идэг л та. Тэгэл ер нь одоо нөгөө одоо энэ аудиенс гэх юм уу те хүмүүсийн доор юм бичдэг хүмүүс одоо бүр амар юм зах замбрааг болч те. Сүүлд нэг байр аваад ингээд шал хийсэн чинь ингээд доор нь ингээд хүмүүс баахан юм бичээлсэн. Тэн дээр бол нэлээд явцсан. Тэгсэн. Тийм тэр юм нь бол гэхдээ тийм хүмүүсийн коммент ер нь одоо тийм эмзэглүүлдэг. Уу яг одоо эмзэглээд ахын ч юу юм зүгээр одоо миний нэг юм зан болохоро юм бол ингээд яг ийм ижил тэгш байх хэвээр гэдэг дээр л одоо миний яг хамгийн одоо чухал баримтлал гэх юм уу одоо юм бол шудраг байх хэвээр юм маш ижил тэгш байх хэрэгтэй байх хэвээр. Гэтэ одоо тэр нь юу гэдэг нөгөө хуваарлалтын ижил тэгш асуудал биш. Хэрвээ чи хөдөлмөрлөж байгаа бол чи тэрнийхээ үр шимийг хүртэх хэвээр. Хэрвээ чи залхуу байгаа бол чи тэрийгэж бас хүртэх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ чи хөдөлмөрлсөөр байх чинь чиний хоолыг хин нэгэн залхуу хүн ирээд булааж авч байгаа бол энэ бол биш. Энэ бол ижилтгийгш байх хэвээр. Гэдэг одоо тэр зүйл одоо бүр ингэ нөгөө багаас суудсан гэх юм уу одоо ер нь тийм л юм шиг байгаа юм одоо болохгүй байгаа зүйлийг ингэ ерөөсөө нүдэ ингээм анзаарахгүй юм шиг ингээ дуугаан өнгөрөөгөөд ээж чаддгүй надад хамаагүй юм чинь ч юм уу те ингээд ээж чаддгүй. Тэгээд тэр змаа нөгөө яг хүүхэдтэй болсноос хоошоо хоёр хүүхэд өсгөж байгаа ээжийн хувьд бол ингээд бүр одоо улам ингээд одоо хэцүү мэдрэмж өгөөд байдаг болсон гэх юм уу одоо нийгмийн асуудлууд. Яагаад тэгэхээр одоо бид нар чинь ингээд би хүүхдээ 80 гоё орчинд өсгөх гээд хичээгээд ч юм уу те тэр гэртэл ингээл би хоёр охинтойгоо үнэхээр гоё харилцаал те ээждээ тусалдаг бай, дүүдээ тусалдаг бай, том үнтэй гоё мэндэлдэг бай, яадаг бай, ийдэг бай гэл ингээл те бүх гоё юмнуудыг зааж өгөөл ингээл орой болгон цаг гаргаал үлгэр уншиж өгөөл юу хийдин те ингээл бүх талаар хичээгээд эцсийн дүндээ хүүхэд маань гараад юу болох вэ? Нийгмийн харилцаанд л орно. Нийгэм л тэр хүнийг одоо хүн болгоно шүү дээ тий. Гараад миний ээжийн хэлэх үг 13 дугаар асуудал болох уу? Яах вэ тий? Тэр бол тэгэхээр хүүхдийнхаа сайн сайхныг хэрвээ би бодож байгаа бол энэ бол шууд утгаараа нийгмийн сайн сайхантай л холбогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би юу хийж чадах юм? Би өнөөдөр ингээд юу гэдгийг хууль санаачлаад батлаад тэнцээ ингээд тогтолцоог эргүүлж чадахгүй. Гэхдээ би миний үгийг хэлэхэд 5 хүн сонсч ивэл тэр л одоо миний нөлөөлөл гэж би боддог байхгүй. Тэгэхээр
хэрвээ энэ буруу байгаа бол 50 амьдрмаар байна гэд би дугаа байх биш. 50 биш ч болтгой 50 биш болоод ч хамаагүй энэ амьдралыг нэг хэд хоног, хэдэн жил, хэдэн сар ч юм уу ингэж бужигнуулж агаад тэр нь насны бүхсэнд гэдэг шиг миний хүүхдүүдэд 50 амьдрал өгжээвэл тэр миний 50 амьдрал гэхгүй юу? Уг нь санаа нь. Тэгвэл яг одоо ингээд хил ам тутсан юм шиг те амьдрал чинь зовлон тутсан юм шиг ингээл тэнцэж чимээрэл ингээл тэр болсон үеийн бүтсэнгүүгээл ингээл том хүмүүсийн оолзоолол те юмны ингээ ашиг сонирхлын ингээд аль нэг талынх нь олзол болж байгаа чи зүгээр сайхан чимээгүй 50 амьдрч болох юм уу? Тэгээ чимээгүй амьдрах чи өнөөдөр бидний хувьд яг 50 амьдрал мөн байгаа мүү гэж бодгоод биш байхгүй чимээгүй амьдрах чи миний хувьд ингээ бүтэлт байхгүй бүтэж үхмээр амьдрал байгаа байхгүй. Тэгэл яг юм хэлсэн тэгэл ингээ нөгөө яг доор нь троллууд 80% та бичиж байгаа гэдгийг би мэдчихлээ л та. Гэхдээ тэрийг орж ирж уншиж байгаа яг энгийн иргэд байгаа байхгүй юу? Зүгээр хэрэглэгч нар те одоо Facebook-ийн хэрэглэгчид орж ирээд уншаад дийлэнх комент тролл байна. Тэр дээр ямар нэгэн аргумент би өөрөө гаргаж ирж тавиагүй байна те. Няцаалт хийгээгүй байна. Чив чимээгүй алга болчихж байгаа бол тэрийг хүн орж ирж ингэж уншиж ийсэн аа. Нэг 5 комментны араас за бас нэрэж тийм юм уу гэдэг юм яг ажилдаг байхгүй яг тэр хүний сэтгэл зүйдэр болоо одоо яг үнэн худлаа юу гэдэг юмны дунд явж байгаа хүн дээр орж ирээд баах худлаа комент тэр хүний доотлолоос уншаад тэр нь одоо нэг 10 лайктай ч юм уу 5 лайктай дэмжсэн байдлаар харагдаад эхлэхэд нэрээ наа чи бас тийм юм шиг вэлээ шүү. Яа чи яаж мэдээс 3 комменттэй байсан гэдэг 3 лайктай байсан гэдэг шиг тий. Тэгэхээр би бол троллч бай юу ч бай би троллтой хэрэглэж байгаа мэдж байгаа. Гэтэ миний троллтой хийсэн хэрүүлийг хин нэг яг органик хэрэглэгч орж ирээ уншина гэж л бодож цуцталгүйгээр одоо хэрэлдэж блоклж одоо лайвдж гэж байдаг. Гэтэ яг хөө нэг л удаа тайлбар хийсэн дахиж бол энэ их олон юм яриад ирэггүй энэ бол хангалттай л гэж үзсэн л дээ. Тэгээ ер нь яагаад тэр дээр амар ингээд мууртай стресстэй орж ирсэн бэ гэхээр зэрэг тэр чинь чиний хийсэн юмыг гүүштэй чи юу яриад байгаа юм бэ чи энэ подкаст хийгээд чи энэ 10 хэдэн мянган сабскрайбер чи зүгээр мөнгө төлөө чи хэдэн Вьетнамаар даруулчаа гэдэг юм бол чи боож хүнстэй чи яаж 30 хэдэн дугаар хийлээ тамирын голын хүмүүсийг 7 шахан цуглуулсан сабскрайб гэдэг шиг те хичнээн хүн энд ажиллаж байгаа байлээ хэдэн цагийг зарцуулж байгаа байлээ энэ дэр хин ч ингээд бүр чи юу солиороод байгаа юм бэ? Наадхи чинь би тэгж ярих юм бол гээл ярих л асуудал байхгүй тий. Өрөөсгөл явж яг тэр л байхгүй юу. Тэгээ ингээл хаста амаараа гартал мөнгө чихүүлээд хаста чи яаж чи жоохон байжгаад наад байр саваа харуулахгүй чи шагсаалын араас арай л хурдан авсан мөнгөө гайхуулаад байгаа юм шиг өгөөд. Гэхдээ би чинь те баг эн чинь мэдгүй одоо би бол хамгийн сүлд яг хагас бүтцээнд гэрээсээ нэг ч гараагүй хамгийн сүлд хизээ амарсан санахгүй байхгүй. Ямар нэгэн байдлаар би ингээд өдөр болгон л ингээл ажил хийдэг. Тэгж ингээд нэг арай гэж нэг юм байр аваад гэх юм уу тэр байран дээр өөрхийн амьда хүний зүгээр ингээд наад захын л хэрэгцээ байгаа байхгүй тий. Тэгээ хүн чинь зүгээр л юм аюулгүй ингээд дэвтэйхэн юм орчинд амьдрах чинь ингээд хүний хэрэгцээ багт чинь тэгээ тэрийг 20 жилийн зээлээр авснаа тэрнээ ингээ баярлснаа тэрэндээ баг баярлж байгаатай гомдоод хинт чи мэдгүй гомдоод тий яалц чи тийм л те миний хувьд одоо би уянгагийн одоо октоотойгоо хийдэг рил мэл те нөгөө зарим нэг сурчлагын рил мэлийг үз надад аим гоё санагдав ер нь аюу таалагддаг. Тэгээ уянга над зүгээр өнгөрсөн жилийн сонгуулиас эхлээд би ер нь бол баг хэцүү ангийн стол хэцүү ангийн л уянга гэж боддог байсан байхгүй. Тийм тэгээд өнгөрсөн жилийн сонгуул дээр ингээд чиний үзэл бодол, бусдын үзэл бодол ингээд энэ юмнууд чинь ингээд ус тосороо ялгараал тэг би зөвхөн уянгааг ямар гой мундаг эмхтэй вэ? Нэгдүгээрт хоёрдугаарт яг инфлюенсер те нөлөөлөгч гэдэг чинь яг энэ хүн л юм байна. Ингээд зөв нөлөөлт юм байна гэж тухайд бодож ирсэн. Тийм. Тэгээд би юу чам нэг бэлэг бэлдсэн юм аа. Яана. Тэндээс ээж цэцэг өрөөл гарч ирж байна. Тэгэл ард нэг аяд байсан. Манайх аяд тавиараа. Тэгэл нэг хараад уйлж муулаа. За тэгээд өнөөдөр нөгөө нэг эмэгтэй цочин спешиал те уянгаатай тэгээд энэ хүү одоо Астра цэцэгт нэвчлэгээс энэ гоё бэлгийг бэлдсэн байгаамаа. Тэгээд гэтээ утга төгөлтөр тэр нь болохоор би ингээд чамайг амар юм хүчтэй, ирэмгий, тэгээд зөв нөлөөлөгч юм мундаг эмэгтэй болохоор чинь би
ингээд энэ эднэрт хандаад өнөөдөр манайд амар тусгай хүн орно шүү. Тэгээ баярлуулах хэрэгтэй байна гэд тэгээд энэ хөццгийг авчирсан юм аа. Тэгээд за тэгээд янгата бэлдсэн шүү. Яг тусгайлан түр цаанаа л хамаагүй гэт. Амар гоё юм яа. Хамгийн сүүлд хизээ цэцэг авлаа. Төсөө өдрөөр авсан юм лөө. Тийм үү? Тийм шүү нэ. Мааштай юм лөө. Гэтэ цэцэг өстой ингээд юм бөө сэтгэл хийдэг байхгүй тий. Яг нэг юм зориулаад тий тэгэл ингээд бүх юм ингээд сонгож монгол ингээд ийм тийм иймэрхүү харагдвал гэдэг бүгдийг бодож зориулдаг учраас айгу хамгийн гоё билгүүтэй нэг. За уянгаа ер нь одоо энэ нийгмээс те Улаанбаатар хотоос Монгол улсаас ч гэдэм үү нэг 3 зүйлийг өөрчлөх гэвэл ямар 3 зүйлийг өөрчлөх вэ? Одоо чиний өөрчлсөн 3 зүйл магадгүй энэ нийгмийг сайхан болгох, бидний хүүхдүүдийн ирээдүйг илүү гоё болгох ч гэдэм үү. Тийм 3 зүйлийг дурд гэвэл ямар 3 зүйл дурдах вэ? Одоо яг төсвийн зөв зарцуулалтаас л эхлэх бах та. Тэ. Гэтэ би бол одоо нэг татврыг багасгах энтер дээр бол бас аюу хэцүү байдаг шүү дээ. Одоо ингээд яг санал нийлэх гэхээр одоо аюу хэцүү байдаг байхгүй. Одоо нөгөө хураасан татвараар чинь төрийн одоо энэ хамаг л одоо төсвийн санхүүжилтийн хамаг их үүс рүү тэнцээ бүрдэж байгаа. Тэгэл тэрнээс чинь ингээд дараагийн хуваарлтууд явж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг яг ажиллаж байгаа хүчнээсээ авах нь энэ бол яхаарахгүй зүв. Тэгээд татвар төлж ижил тэр төлсөн татвар маань улсад очиод улс тэрийг сургууль болгоно, эмнэлэг болгоно, эмч бэлтэн, хүүхэд одоо юу гэдгийг тэнцээ цэцэрлэг байрны хоолн ундлна гэдэг шиг ингээл байх гэдэг юм л да. Тэгэхээр төсвийн зөв хуваарлт гэдэг дээр л одоо хяналт тавих байх. Нэгт одоо тэгвэл одоо айгу олон зүйл шийдэгдэж чадах болов уу гэж одоо бодоод байгаа. За яг Улаанбаатар хотын хувьд гэх юм бол би бодлол одоо Улаанбаатарыг бүр ингээд шууд хаамаар санагддаг гэх юм уу. Шин дагуул хотл барьмаар санагддаг надад. Бүх зүйлийг маш одоо зөв одоо дэс дараатаагаар зөв юм одоо юу гэдгийг зохион байгуулалттайгаар шин дагуул хот барайл тэгэл тэнцэнэ одоо ингээд хэрвээ та энд амьдрмаар байгаа л юу гэдгийг таны төлөх татвар тийм байна, ийм байна ч юм уу те. Ингээд гаргаад өгөх ёстой болов уу гэж бодож чинь тэгээд тэр хот бол хэсэг хугацаанд одоо тэр нөгөө нэг төлсөн өндөр татвар төлсөн иргэдийн хүчээр бол ажиллаад ингээд төвхнөх ёстой шүү дээ. Тэгээд төвхнөөд ингээд гоё болоод ингэсний дараа Улаанбаатарын иргэдийг шингэрүүлээд тэгээд Улаанбаатар хотыг дахиад бас нэг юм арай яг одоо юм баг юм хуучны юм социалист чигээр нь хадгалсан нэг тийм гоё хот дэрэгтэй. Ер нь бол Алматы Астана гэдэг шиг баг байх ёстой ч юм шиг надад бол тийг санагддаг байхгүй. Тэгээд тийм Улаанбаатарын хувьд бол тийм Улаанбаатар одоо яг байгаа энэ Улаанбаатар бол ямар ч дарга гараад бол өөрчлөгдөх боломжгүй л гэж би боддог. Сав бол бүр ингээд сагцсан тийм. Бүр ингээд сагцсан. Одоо хууч нөө хотод амьдрах паспорттай иргэн гэл тэгдэг байсан шүү дээ. Одоо баг тэрэн шиг мэрэн шиг байлгаж одоо ингэж зохицуулт хийхгүй юм бол энэ бол юу вэ? Гэтэл хөдөө амьдрал ямар байгаа вэ гэхээр эн чинь бас хүмүүс хаана боломж вэ? Тэрийг л илэрхийлж тийшэл одоо тэмүүлэн шүү дээ. Энэ бол зүг байхгүй. Тэгээд тэгэхээр бол одоо хөдөө ингээ очихлаэр сумн дээр очихоор үнэхээр одоо зарим сум бол ингээ хөгжил байхгүй хэцүү хүмүүс нь бүгд хот руу явцсан ингээд нэг юм ихэнх нь одоо хүүхдээ аваад эхнэрүүд нь төв бараацсан маллаад үлдсэн эрчүүд голцоо энэ төр харагдаад идэг болсон байлээ шүү дээ. Ер нь бол ингээд томилт момилтоор явж хахад тэгэхээр хөдөө байгаа одоо тэр дэд бүтцийн асуудлуудыг л айгуу сайн хөдөө амьдрал байна шүү гэдэг тэр зүйлийг PR хийх шээ тий PR хийх ш. Яг жинхнээсээ одоо энэ аймагуудын зарцуулалт бас тий хөшөө барих юм уу сургууль барих юм уу гэдэг шиг аймагуудын төсвийн зарцуулалт чинь бас зөв байгаад тэнцээ үнэхээр гоё аймагт тий үнэхээр гоё сургуультай чанартай багш нартай хотод авж байгаатай яг ижлэгийн хэмжээний цалин авдаг. Тэр сургуультай. За тэгээд тэнцэн нь гоё юм
төгжрэл байхгүй, утаа байхгүй. Гэтэ би ногоо тарихад надад асуудалгүй, ногоогоо зарж борлуулахад асуудалгүй. Хідэн үнийг нь мэдгүй хотоос ирж байгаа хүмүүст аймаг бодлогоор те нэг сүтээ үнэ тугалтай нь юутай нэг юм жижиг газартай те хэрвээ тариал эрхлэх бол ийм юмтай нь гэдэг шиг ингэж л юмны одоо нэг балансыг л тохируулах талаас нь л ажиллах хэрэгтэй болов уу гэж. Тэгэхээр энэ бүхний ард нөгөө яг л үндсэн том зургаараа төсвийн зөв зарцуулалт байгаад байгаа байхгүй. Тэгж л боддог доо. Гэхдээ яг хуу одоо нэг юм итгэл байдаг штэ. Ер нь бол хүмүүс бол бүгдээрээ л улс төрч болон улс төртэй холбоо хамааралтай хүмүүст дургу байгаад байна те. Яалч нийгэм онцгүй байна, шудраг биш байна. Энэ бол үнэн хүн болгон одоо шууд амьдрал нь сайжрахгүй байгаад байгаа учраас дургуутсах нь аргагүй. Гэхдээ би тэнд байгаа бүх хүнийг бүгд идж уудаг ч юм уу те. Бүгд ажил цалгаар дуулдаг. Бүгд шудрах бус те гэж бол би боддоггүй. Тодорхой одоо хэсэг бүлэглэлч байдаг юм уу? Мэдгүй бод тэрний ард би бол сайн мэдгүй л байл л. Ямар нэгэн том юм бол байгаа. Тэр бол ингээд унана, цэвэршин, алга болно. Яг тэднэртэй санал нийлдэггүй. Гэхдээ ерөнхийдөө үзэл баримтлалыг нь дэмждэг шинэ улс төрчид тэнцээ гарч ирэх байх, бэлтгэгдэж байгаа байх, улс төрийг цоо шин зүйл болгох гээд улс төрийг сонирхдог тэр залуучууд бол байгаа л бах. Үнэхээр гоё Монголыг өстой би гараад өөрчлөн, би намд ороод энэ намыг би гоё болгоно ч юм уу те. Ийм амбицтай залуучууд бол зөндөл байгаа ах гэдэгт итгэдэж шүү дээ. Сайн нэг огцрох амархан гээд одоо нэг хэд нэлээд хоногийн боллоо шүү дээ. Яг энэ үеэр яг одоо гişүүдийн жинхэнэ бас нэг ус тас нь ялгарсан тий. Тэр бол нөгөө нэг тэр сүүлд нөгөө шин нөгөө санал хураалт явуулаад 30 минутын тэр сунгалт хэд ч одоо амьдралдаа анх удаа улсын хурлын чуулганыг баг өдрөөс сонирхож үзлээ шүү дээ. Олимпийн шууд амжилт үзэж байгаа юм шиг л үзсэн. Тийм бүр тэрнээс сонирхолтой. Game of Thrones ч сонирхолтой байсан миний хувьд бол. Гэр бүлийн хайрлын гэрлүг брэнд. Манай подкастууд ер нь бол уянгаас мэдэх бах хин орох нь бол хамаагүй. Хамгийн гол нь кино ярианы дийлэх хувь бол кинотой холбоотой яриа өрнөдгөөр онцлогтой байгаа. Тийм. За уянгагийн одоо хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч хэн байдаг вэ? Одоо нэг амар тэр хүнтэй хамтарч ажилламаар гэж бодхоосоо илүү өөрийгөө нэг юм олдсон жижиг боломж дээр хангалттай баталж харуулж чадаагүй нэг тийм одоо момент санаанд орж ийн л та. Тэр нь юу гээд тэгсэн чинь Тамираах манай Хүсэл уран сайхны кинон дээр туслах дүрд өөрөө тоглосон. Тэгээд тэр үед нөгөө манай Бүрнэгийн анхны яг бие дааж найруулжсэн кино Хүсэл байсан учраас өмнө нь олон киноны ард Тамираахын 20 дугаар найруулагчаар яваад ер нь бол киног ингээд аюу сайн мэддэг болцсон. Гэтэ хэдий одоо сайн найруулагчийн 20 дугаар найруулагчаар яваад туршлага хуримтлуулсан байсан ч гэсэн үндсэн ерөнхий найруулагчаар ажиллана гэдэг чинь бас дахиад аюу өөр шин туршлага байж байгаа шүү дээ. Тэгээд Тамираахыг туслах дүрд авч зөвхөн жүжигчнэр нь тоглуулсан ч гэсэн Тамираах бол тэнцээ давхар одоо нөгөө бүрнэд заах, зөвлөх те одоо том зодоонтой сценүүд дээр ингээд өөрөө тоглохын хажуугаар давхар ингээд санал бодлоо солилцоод явсан байхгүй. Тэгээ тэр дээр Тамираах надад ингээд тэр нэг одоо хэнийг вүлээ Накаг баха зодж яхад нь би нэг юм орилоод болиулдаг хэсгээр хид удаа замжаа нөгөөд тэгээ би тэрийг одоо ингээ эргээ ботход би яг хүснээр нь одоо тэр зураг авалтан дээр юусаа гаргаж харуулж чадаагүй. Гэхдээ би чадах байсан юм уу гэд эргээ ботхоор би бол чадах байсан санагдаад идэг байхгүй надад. Тэгээд тэр дээр бол яг найруулагчийн хувьд Тамираахт би өөрийгөө баталж харуулж чадаагүй ингээд өнгөрөөцсөн юм шиг нэг тийм жижигхэн харамсал гэх юм уу надад ингээд байдаг. Тэг мэдгүй Тамираах бол тэрийг анзаардаг ч юм уу анзаарсан ч юм уу ч юм уу мэдгүй шүү дээ. Үгүй тийм үү гэдэл магадгүй манай хүн чинь бас тэгж магадгүй шүү дээ. Гэхдээ надад болохоор яг тэгж дотор бодогдсон байдаг байхгүй. Тэгэхээр
нөгөө хэрвээ боломж гарах юм бол яг одоо Тамира ах надад яг л ийм л тоглолт гээл ингээл нэг дахиад нэг замж явах юм бол би тэрийг нь айгүй гоё гаргаж харуулах юмсан гэж нэг юм дотор нэг тийм одоо юу бас байж болох юм да гэж сая санаанд орлоо. Ерөөдөө нэг сэтгэлийн мохорт тий. Тийм нөгөө хүний нэг тийм одоо ер нь тэр мэдрэмж айгүй муухай шүү дээ. Чадах байх гэж ботсон юм тэр хүн чадахгүй би хийж чадаагүй ингээ өнгөрөөцсөн ч юм уу те. Нэг бол ингээд надад хитгэсэн ямар нэг зүйлийг нь би арай дутуу хийгээд өгсөн юм шиг тэр мэдрэмжийг өөрөө аваад үлтгэх чинь ер нь айгүй онцгүй шүү дээ те. Өөрийн хувьд Хэдийгээр Тамирад тухайн одоо тэр перформанс чинь таалагдсан байсан ч гэсэн чамд өөрт чинь тийм байгаад тахаар тэгэл хэцүү шүү дээ те. Ер нь бол За тэгвэл ер нь бол найруулагч ярьсных уянгагийн хувьд бол Монголын хамгийн шилдэг 3 найруулагч юм бэ. Одоо ингээл концепц руугаа өсрөөл яваад байна шүү. За хин гэх юм бол доо олон найруулагч нар байна. Хамгийн ихэнд бол би өөрийнхөө аавыг хэлнэ. Манай аав чинь Ядуугийн зовлон киноны ерөнхий найруулагч. Окей. Гамбатын ихтөр гэж хүн байдаг. Тэгээ манай аав бол яг нөгөө бүр авиас нь одоо яг асгаж их одоо тэр залуу алуу үедээ хийжсэн бүтээлүүдийг нь хүүхэд байсан болохоор би ерөөсөө ингээ анзаарахгүй өнгөрөөдөг байсан юм шиг байгаа. Гэтэ одоо ингээ эргээд хийсэн бүтээлүүдийг нэргээ харахаар маш өөр юм гэсэн ертөнцтэй. Үнэхээр тийм авиастай хамгийн гол нь урлаг болон логик сэтгэлгээ хоёрыг маш одоо экранд хамгийн зөв хэмжээнд барьж одоо тэгж явж чаддаг тийм найруулагч гэж би одоо бодож байгаа байхгүй. Одоо юу гэдэг юм Ядуугийн зовлон байна те аим шиг гэдэг зүйл чинь өөрөө ямар жанр вүлээ те. Гэтэ айдсыг бол хүн яаж ойлгож шүү дээ. Гэтэ Монгол айдс гэдэг чинь өөрөө юм айгүй өөр юм байгаад байгаа байхгүй. Солонгос одоо айдс юу гэдэг Америк айдс гэдэг тийм соёлын ялгаа байгаа шүү дээ хүмүүсийн ахуйн юм ялгаа байгаа даа байхгүй. Тэгвэл Монгол айдс гэдэг зүйл чинь юу юм те. Тэр одоо яг тэр Монгол айдс гэдэг тэр зүйлийг хамгийн гол нь үйл явдлын маш зөв логик дистралтаагаар хүнийг тэгж одоо айлгаж харуулна гэдэг бол том чадвар найруулагчийн том чадвар л гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр тэр хийсэн кино. Тэгээ манай аавын нөгөө юу гэдэг юм бас дипломын ажил нь Жин дунгуй гэж кино байдаг аахгүй. Бас амар кино шүү дээ. Жин дунгуй гэл те зүгээр оюутны ажил нэгэд бодож байгаа аахгүй те. Оюутны ажил нь гэтэл тэр бол бүр бүтээл байгаа аахгүй. Үнэхээр тэр метафор те тэр одоо зүүрлэл байна те тэр хүн ер нь юм өнхрүүлж тоглох чи юу юм? Дээд зэгээс доошо өнхрнэ гэдэг чи өөрөө юу юм? Юу гэдэг ойлголт юм? Хүн юм өнхрүүлж тоглосоор эцсийн дүдээ гэрийнхаа тооныг өнхрүүлнэ. Хамгийн сүүлд ээжигээ уулын уруу өнхрүүлнэ гэдэг чинь төрсөн ихийгээ өндрөөс уруудуулна гэдэг чинь ямар амар юм бэ гэдэг л тэр цаад тэр нэг хэлж байгаа амар том мессеж нь гэх юм уу юу гэх тэр агуулга нь өөрөө айгу тийм гүн байгаад байгаа байхгүй. Тэгэд гих мэтчлэн одоо тэр яг сод гэх юм уу одоо миний бол би бол энийг хитрхи тийм хүн дээр нэрлж гэж би бол бодохгүй. Үнэхээр тэр сод бүтээлүүд нь бол тухайн одоо яг 90 оны хойших яг тэр Монголын кино зах зээл айгүй өөр тэр шилжилт рүү явж исэн тэр цаг үед маш тийм шин үнэр амт болсон үзэгдэл гэж би бол хэлнэ аавынхаа кинонуудыг. Тэгээ тэр жин дунгуй тэр нөгөө өөр бас нэг метафор гэх юм уу одоо нөгөө хүүхдээ ерөнхийдөө үгс үггүй эрхлүүлж болохгүй гэдэг бас нэг санаа явж байна тий. Үнэхээр амар кино шүү. Би бас хүүхдээ тогтоо үзчихлээсэн. Одоо нэг бас эштигээр нэг үзчихсэн тий. За тэгээд дараагийнх нь болохоор би жигжцрүү ахыг хэлнэ. Манай жигээ ах бол одоо Монголын алтан үеийн бүх одоо шилдэг үнэхээр одоо сайн кинонуудыг бүгдийг нь хийсэн одоо анхны алхам киноноос эхлээл
одоо говь янган тулалдсан нь одоо өөр юу гэдэг ингээл хоош ингээл бүх кинонуудыг ингээд зэрэгцүүлээ яг угаасаа тухайн нийгэм ямар байсан бэлээ үзэл суртал шингэсэн. Гэхдээ тэнцээ найруулагчийн өөрийн гэсэн одоо характер, нүд, арга барил бүх юм ингээд яг шингэсэн байдаг нь бол харагддаг. Тэгээд жиг ах өөрөө юмыг одоо ингээд зөвхөн өөртөө ингээд аваад үлддэг хүн биш байхгүй юу? Найруулагч хүн гэдэг чинь бол тухайн нийгмийн одоо толин байна уу, тэ тусгал нь байна уу, хатгуур нь байна уу, зүүн байна уу, тэ юу нэ тэр одоо зүйл байх хэвээр. Түүнийхээ хажуугаар тэрийг бусдад түгээдэг, өгдөг хүн нь бас байх хэвээр гэж би хардаг байхгүй яг одоо урлагийн соён гэгэрлийн төвшин гэх юм уу те. Тэгэхээр зэрэг жиг ах бол яг тэр хүн гэж би боддог. Хийх юма хийдэг, хийсэн юма маш олон хүмүүст хуваалцаж чаддаг. Шамнараа бэлддэг, хүн голохгүй өөрийнхөө мэддэг зүйлийг ярьж өгдөг, зааж өгдөг. Ийм одоо нөгөө хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг гэдэг чинь юу нь бол жиг ах яг өөрөө байгаад байгаа байхгүй юу? Маш энгийн хүн ирнэ. Гэтэл ямар агуу найруулагч үлээ гэж. Тийм байна. За тэгээд сүүлийн үеийн залуу найруулагч нараас гэх юм бол олон л хүн л байна л да. Гэхдээ яг нэг хүнийг онцлох юм бол би найруулагч хүний хамгийн чухал нэг чанар бол өөрийгөө зовоодаг найруулагч байвал тэр их том чанар юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэр хүн ингээд яг кино зах зээл дээрээс ашиг олох нь чухал боловч гэхдээ ашиг олохгүй байсан ч хамаагүй би өөрийгөө яаж зовоож чадах вэ гэдэг тэр нэг юм хөлс хүч гэдэг чинь өөрөө тэр хүнийг үнэлэх айгүй тийм том зүйл байдаг. Тэгээд энэ утгаараа би найруулагч Батзоргийг хэлнэ. Одоо хамгийн сайхан 1 2 шүн дундын яриа тийм орглын Батзорыг найруулагч. Хамгийн сүүлд яагаад энэ жагсаалтанд би нэрлэж байгаа вэ гэхээр Пөдө гэж кино хийсэн. Пөдө болвол тэг ямар ч одоо баг муухайгаар хэлвэл тэг ямар ч тэнэг хүн өөрийгөө тэгж зовоё гэж бол хэр барагтай бол хүсэхгүй. Ямар ч хүн папет хөдөлгөж одоо бүх юмыг AI-аар бүх юмыг одоо тий графикаар хамаг л ингээл юмар ингээ шийдэж хахад тэнцээ ориг Google-тэй хөдөлгөөд шот болгоныг ингэж аваад энүүгээр кино хийя гэдэг тэр одоо зориг өөрийгөө зовоох хүсэл хоёр болол үнэхээр надад бол маш үнэлмээр үнэхээр одоо ёстой бат зориг гэдэг хүн бол маш зоригтой хүн юм байна гэж одоо санагдуулсан гэх юм уу. Тэг өөрийнх нь хэв маяг бас байдаг байхгүй юу яг. Тийм. Аазта баг 2 дахь попет кино гэсэн баг шүү. Тий. Тэр бас амар зоригтой нэрлэж байгаа байхгүй. Харин. Тэгээ тус кино маань бас нэг удаан гараагүй байх шиг байлээ тий. Театрт нэг хальт гарлаа гэдгсэн тэгэл үзхийн хооронд байхгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр IPTV-гээр бас хүмүүсийг би бас сайн үзээсээ маш олон хүний одоо тийм яг puppet кино тий тэн дээр бол нэг ганцхан сценик хийх гэж хэдэн өдөр авдаг ийм амар хүнд кино байхгүй юу production тоологдох хугацаад ингээд зулагдаж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр энэ киног бол IPTV-д орохоор нь манай үзэгчд бас үзхийг бас уриалж байна. Энэ бол өстой маш олон хүний сэтгэл зүрх хүч хөдөлмөр өстой нэрээ сцен бүр дээр нь өстой хамаг юмаа зориулж хийсэн юм кино байгаа. Тийм Батцорыг найруулагч нар нэг шүн дундын яриа гэд нэвтрүүлэг хийхэд нь би нэг хүүхд тахт үздэг гэсэн. Үнэхээр амар шүү ёо. Тэг яг ингээл хүн гараал ингээл тамхи татаал гэл нүүр нэг юм сүлдэрсэн тэгэл ингээл нөгөө хүн ч яас амар ярьдیں۔ Тэг тэр киноч нөгөө нийгмийн тэр шүн дундын яриа гэдэг нэвтрүүлэг чинь нөгөө нийгмийг юм 50 бус болгож гин гэд болцсон шүү дээ. Тэгэхээр үнэхээр нийгмийг 50 бус болтол нь хийсэн байхгүй тий. Би л 50 бус болж исэн яг тохойд тий. За, Уянгагийн хувьд бол топ 3 найруулагч юм байна. За, манай Уянгаа ер нь ямар кинонд ямар дүрээс одоо шууд татгалцдаг вэ? Мэдээж маш олон санал ирж байгаа. Тэр бол ойлгомжтой. Одоо нөхцөлөгч байдаг юм уу? Тиймэрхүү дүрээс бол одоо шууд татгалцдаг байсан. Одоо гэхдээ бол мэдээж тийм саналуд бол ирэхгүй л байгаа л да. Одоо сүүлийн үед кино юм өмнө ч гэсэн нэг орохгүй байгаа даа. Учраас анх бол нөгөө нэг дөнгөж залуу жоохоо охин байхад энэ төр бол тиймэрхүү юмнууд бол нэлээ ирдэг байсан л да. Тэгээд одоо шууд секс зэн ч юм уу те. Тиймэрхүү зүйл. Тэгээд тэрэн дээр яагаад миний бодол нь юу гэхээр зэрэг би ингэж жүжиглэх шаардлагагүй. Яагаад гэвэл би жүжигчин хүн биш. Учраас
би ажиллаа хийгээгүй шүү дээ тий. Тэгэхээр бол би энэнд оролцохгүй байж болно. Хэрвээ би жүжигчин байсан бол би ажиллаа л хийж байгаа учраас энэ бол одоо хамаагүй шүү дээ. Энэ бол урлаг, энэ бол кино, энэ бол ажил ч юм уу тий. Ингэж хандах гэсэн. Оролцсгүй байсан одоо хамгийн чухал гол зүйл нь бол би мэргэжлийн хүн биш, би жүжигчин биш учраас энэ миний ажил биш учраас би энэнд оролцгалбгүй гэдэг тэр юм одоо надад бодогддог гэсэн юм уу? За тэгвэл эсрэгээр нь ямар кинонд дүр бүтээхийг хүсдэг вэ? Одоо мэдээж мэргэжлийн жүжигчин биш те би жүжигчин хүн биш гэж яаж ч гэсэн уянгаа бол одоо жүжигчин сүнстэй байгаад нь шүү дээ тий. Тэгэхээр нэг сэтгэлийн мухарт нэг ийм кино тоглох юмсан гэсэн нэг бодлол байгаа л бах. Одоо мэдгүй гэхдээ одоо ингээд жүжигчин биш байх тусмаа харин ингээд ирж байгаа саналууд дээр айгүй тийм одоо сүүл рүүгээ бол айгүй талархалтай хүлээж авдаг болд юм бэлээ. Гэтэ гол нь яг зүгээр гол юм нь би чадахгүй юу? Би энэ юмыг өгж чадах уу гэдэг дээр л өөрийгөө айгүй боддог гэх юм уу? Тэгэхээр одоо надад чадна гэж бодоод ирж байгаа тэр дүр дээр бол үнэхээр одоо бүх хүчээрээ л ажиллахыг л хичээдэг болсон. Айл болох талархаж л хүлээж авдаг болсон. Тэгээд драм л байвал ер нь илүү юм ажиллахад ч гэсэн бас их зүгээр юм шиг санагдаад тийм аа. Ер нь драм байвал характерны дүрүүдийг бол гаргахад одоо юу гэдэг юм одоо юм чинь ил байгаад нь шүү дээ. Ийм характерны байвал ингээл энэ бол угаасаа ааштай ер нь юм байна. Тэгэхээр би бол ер нь жоохон ширүүн харцтай байх юм байна. Жоохон чанга дуугарчхад хүчээр чамаагүй нэг ингээд орилчхад ч юм уу те нэг юм аваад чулуутахад миний дүрийн нэг хэсэг ойлгогдчих юм байна ч юм уу нэг тэгээд мэдэгдчих гээд байна те. Ийм тэш ихтэй текст багтай яг ийм драм суурьтай кинон дээр тийм тоглолт үзүүлэгч нь л яг чадвар шаарддаг юм шүү. Тэ. Тэгэхээр нэг тиймэрхүү дотортой, тэшгтэй, хувийн одоо яг дотор өөрийн зөрчил ихтэй тийм драмын кино байх юм бол яг би нөгөө чадах болов чадахгүй болов гэдэг дээрээ очиж буугаал айгүй их юм шавхаж гаргах юм шиг санагддаг тий. Сүүлд нөгөө нэг Гинжингийн нэг дунд клипэнд тоглосон байсан шүү дээ. За Гинжингийн 2-3 клипэнд тоглосон баг. Гэхдээ нөгөө амарга хүлээсэн бүсгийн дуу тэрний одоо нөгөө нэг ремейк бишээ сиквел гэх юм уу тэн дээр тоглосон байсан шүү дээ. Тэрний зохиол дээр ер нь чи санал нэтер хэлсэн үү? Гүү штэ. Нэр чинь айгу инээдтэй болсон гэх үү. Одоо стори оруулсан мэс юм аа манай учрал Урбан Токи. Учрал ингээд за клипэнд тоглох хүн байна уу мэн үү гэх юм амар рэндом стори заяа. Тэгээд би зөвөр гэртээ ингээд өглөө дөнгөж сэрээд нойроо сэргийх гээд хүмүүс ингээд стори гүйлгэжсэн чинь яг тэрийг гарч ирээд би зүгээр л бараг л юм тоглох маркийн за хаана хэдээс жил юу члээ бараг тэ орой хаана энэ жил юу бараг тийм битсэн чинь нөгөө учрал нэрээ уянгаа гэж бодсон юм шиг. Тэгээд гинжинд хэлээд хинд бас хэлээд бронз клипийг хийсэн. Бронз хэлээд тэгээд бронз хамгийн гол нөгөө нэг жүжигчин биш хүн гэдэг байгаа байхгүй юу? Надад ярихдаа жүжигчин биш хүн авах юм бол тоглолтыг гаргаж чадахгүй уянгаа. Тэгэхээр юм юмд ороод ингээд тоглолтог хүн байвал зүгээр байна. Чи тоглоо моглоо гэд тэгээ гинжингийн клип гээл тэгсэн. Тэгээд би юу гэж бодсон бэхээр зэрэг гинжин нэгт ингээд үнэхээр сайн уран бүтээлч. Би гинжинд бол үнэхээр дуртай. Яагаад тэгэхээр гинжин зүгээр дуулаад өнгөрий гэдэг рэпер биш байхгүй. Зүгээр өглөөд өнгөрий гэдэг рэпер биш. Гинжингээс бүтээл үнэртдэг байхгүй. Бүх юмнаас нь бүтээл үнэртдэг. Бүх клипнээс нь тэнцээ ингээд ажиллагаа хөдөлмөр цаг харагддаг байхгүй. Тэгвэл гинжингийн муухай болохгүй гэдэг итгэл надад байна те. Би орё. Дараагийнх нь юу байсан бэхээр аюу инээдтэй сонсогдож магадгүй л дээ. Кино юм ингээл тоглоол ингээл тэр гэхдээ ингээд одоо хүмүүс ингээ яг зорж ижил ингээл Netflix-ээс хайж ич ч юм уу, Univision-аас хайж ич ч юм уу үзэн мартагдаад ингээ өнгөрчдөг те. Гэтэ тэр дуу явах болгонд тоглогдох болгонд миний дүрс тэнцээ гарч их юм байна. Гэдэг нэг тийм бодол байсан. Тэгээд ээж нь залуудаа гэд би хоёр охиндоо энэ клипийг тавьж үзүүлж болох юм байна л гэж ер нь бодсон. Хамгийн том point нь тэр. За ер нь кино сонирхдаг хүний хувьд төгсгөлийн хэсэг үнэхээр таарах болсон баг. Тэн дээр
би баг одоо тавга ахыг танаа аав гэдгийг мэдхгүй явж байгаад төгсөлт нь алах гад ирэхэд нь хайртай бүсгүүн ингээд аавыгаа гэд гараад ирсэн бол бүр амар гоё болох байсан бол тэгэхгүй нөгөө эхнээс нь мэдээд яваад идэг тэгээ нөгөө чамд хайртай юу хайртай байгаад идэг тэгснэ аавыг алах гад идэг тэгэхээр чи нөгөө юм юугүй байгаад байхгүй нэг юм логгүй юм шиг яг алах гэж хахад чи урдуун гарч ирж буудуулдаг ч юм уу нэг юм амар тэгэхгүй нэг чинь гэдэг бууга булаацтаж байгаа нэг найзгаа буучаад цухтаа явчихдээ шүү дээ энэ болохоор юм хайран гоё клипийг нэг жоох юм алдсан юм шиг надад санагдчихсэн зүгээр л төгсгөлт нь яг алах гэж хахад нь гинт чи гарч ирэл магадгүй буудаад алдсныхын дараа ч юм уу буудаад унтсныхын дараа чи гарч ирэл тэгэл нөө хайртай өсгүйгийнхаа аавыг алдсан юм байна гэл энэ чинь амар сайд яваал те хоёр параллел үйл явдал явж байгаа л те тэнцээ нэг тавгааг буутах гад байдаг эн чинь уянгатай хайрлцаад байдаг юу нь мэдгүй хоёр параллел явж байгаа хамгийн сүлд бүх хүмүүс нэг цэг дээр уулзаал яг тэгсэн болов те тэр бүр тэгэх юм бол пүү яг нөгөө нэгдүгээр инг чинь яг кино байсан шүү дээ амаргаа үлээсэн бүсгүй яг тэр шиг пүү юу вэ гэл дуусчмаар байгаа байхгүй тест нөгөө тавгаах хоёрыг нэг ч уулзахгүй жаал төгсгөлийн тэр нэг будалцааны дараараас л уулзсан бол гоё болох байжтэй л гэж бодож илаа. За тэр бол тэгээд өнгөрсөн юм тий. 10 жилийн дараа 20 жилийн дараа 3 дээр анхаар нүцгээд. Тий. За одоо манай нэвтрүүлгийн маань подкастын маань одоо брэнд асуулт. За энэ нь болохоор манай ерөнхий ивент тэтгэгч Sow Media-гийн асуулт байгаа. За ямар асуулт вэ гэхээр Монголын хамгийн underrated кино болон overrated кино нэг кино. Гэтэ Монголын гэхээс илүү ер нь Монголд бүтсэн уянгагийн хувьд ямар кино вэ? За яг зүгээр л underrated overrated гэхээр бас бүр нэг ботсон лист маань өөрчлөгдчих юм байна. Миний хувьд топ 5 тэр байгаа. Тэгээ айгу хэцүү тавл гэж бодож ирсэн баггүй юу? Аха. Окей, хоёлаа тэгвэл юу яа? За яг overrated гэвэл ер нь бол юу штт. Зөндөг штт гэхгүй. Тэ? Тийм үстэй. Маркетингаар айгу юм. Маркетингараа зодсон кастингаар зодсон тийм зөндөө л олон кинонууд байна дөө. Яг кино талаас нь үзэхээр нэг хогийн юм шиг байдаг те. Одоо би тэд нэрийн сайн сандгүй ямар ч би ихтэй тэр киног л бүтүүцсэн нөгөө юу хамгийн анх л нөгөө яг инфлюенсер маркетинг гэдгийг айгүй тийм сайн ашигласан анхаагийн кино лөө давхар цохилт тий инфлюенсер гэдээ хэлэхэд шууд орж ирж байна тий давхар цохилт тий давхар цохилт бол надад тэгж санагддаг тэр кинонд ч тоглоогүй хүн байд юм уу бүр бүх салбарын байдаг тий кинонд гэсэн мөртлөө ямар ч амин сүнсгүй нэг юм хоосон тоглолттой тий нэг юм жижиг хэсгээр нь хэсэглээ бодож байгаа тий нөгөө нэг бүтэн цуулын болох хэвээр үйл явдал маань ингээл аюу хэцүү болчихж байгаа юм шиг санагдсан. Тэгснэ тэр киноны маркетинг гоё байсан дуу нь бүр амар гоё тий давхар цохилтын дуу нэг 3 охины анхмаа Кивигийн намуна нэг эмошны тийштэй ингээл хамгийн амар 3 охтой амтлын нэг дуучныг авч байгаа. Хамт дуулуулж байсан шүү дээ. Гэтэ киног нь үзсний дараас тэ нэр үнэхээр муу кино байсан. За яг зөв. Overrated. За underrated. Магадгүй үнэхээр сайн кино. Гэтэ тэр болгон хүмүүс үзээгүй магадгүй давхар цохилчиг их хүн үзээгүй. Ер нь гэхдээ кино үзэхээр дандаа л нэг юм жоохон юм дутуул агаад идэг. Гэхдээ баавга болгосныг бол айгүй олон үзсэ гэж ер нь бол бодсон. Тийм. Гэхдээ яг миний одоо юу гэдэг юм давхар цохилт шиг даадаа шиг энэ төр бол үзээгүй. Тэр бол жоохон underrated тий. Би бас баага болгосон киног яг үзээд бид нар бас яг байгаа байдалтайгаа ингээд нэг юм толдоосоо тий яг өөрсдөө яг хараасаа PC-ийн түүхтүүд тоглож байхдаа яг ямар үг хэллэг ашигладیں۔ Тий. Одоо энэ чи бид нар ингээд офис одоо гоё дулаан байранда байж идэг тий гэр оролт байгаа хүүхдүүд хоолоо сонгоход дулаан хонхоо сонгохгүйгийн ийм сонголтын дунд зөндөө гэр бүл байгаа шүү дээ.
Тэгээ энэ бүхнээс гарах гол шийдэл нь бол энэ чинь бас шийдэлтэй кино гэдэг. Гол шийдэл бол өөрөө боловсрал байдаг тий. Тэр ганцхан багш л яаж нөлөөлж чадах уу ч юм уу тий. Тэр нэг амьдралыг яаж өөрчилж чадах уу ч юм уу. Тэгэхээр ер нь ихтэй айгу бүр нөгөө хитрхийн ингээ үннийг нүүрлөө ингээд шууд асгасан, цацсан гэх юм уу. Би бол айгу надад бол айгу амар болол гарч ирсэн би. Гэдэг хүн болгон л ер нь яг үдсэн хүн болгон бол яг тийж утсан баха. Яагаад тэр нөө бага болохсон гэ нэр нь айгу юм гэгээлэг. Үнэхээр юм хүүхэлдэйн кино ч юм шиг те. Мэдгүй тэнцэнийг ямар нэг гоё юм нэг гоё юм гэгээлэг юм хүлээж орж байгаа байхгүй нэрийг сонсоод тэр постерыг хараад нэг хөөрхөн цэнхэр юм дээр ингээд инээцэн хүү те. Бага болгосон гэдэг чинь цаанаа зүгээр л ичээндээ ороод энэ өвөл алга болчих юмсан гэдэг санаа байсан юм биш те гэдгийг нь ойлгоол тэгэл бүр ингээл би ядч би юу хийж чадах уу те гэж ер нь бодож гарч ирсэн. Үдсэн хүмүүс ер нь тэгж гарч ирсэн болов уу гэж бодож байна. Энийг өөрчлөхийн тулд ер нь юу хийвэл болох юм бэ? Яавал энийг өөрчилж болох вэ? Амар тийм хүнд үг байгаас баавгаа болсон гэдэг чинь тий. Хичээндээ ороод зөвхөн өвөл дарахгүй баймаар байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Үнэхээр бас мессеж өгсөн кино тий. Би уянгаа зөрүүлээд бас нэг асуулт бэлдсэн. За. Уянгагийн тоглосон хамгийн шит нэг кино. Хамгийн топ нэг кино. За. Хамгийн шит нэг киног яваа шууд угаасаа кино шиг амьдрал гэдэг кино л орж байна. Кино шиг амьдрал. Жижигч өөрөө ч ойлгоогүй цорын ганц кино аавал. Нэрнгээс. Агуу кино л да. Тий. Тэр л байна да. Тэгээд хамгийн сайн кино л миний маа. Миний маа. Йоо яг бүр амар гоё кино тий. Аригчаа автай байгаад идэх тий. Тий. Миний маа байна да одоо яг амар амьдралтай кино тий. Манай үеийнхнийх ч одоо манай үеийнхний ер нь ихэнхийнхэн нэг аав нь арх уудаг ийм бас цаг үед амьдарч илаа шүү дээ бид нар чинь тий. Магадгүй нөгөө ирээд нөгөө ардчлаас хоош ингээ нөгөө хуучин картаар ингээд нэг айлд сард 2 шил архичул 1 шил архи байдаг байсан бол ардчлалын дараа ингээд нэг архийг ингээд дуртай мөнгөөр худалдаж авдаг босноос хойш тэр үеийн нийгэм өөрөө тийм байсан. Бидний баг хүүхэд нас тий бүхэл найзуудын аав архи уудаг тий ингээд над тэрийг үзээд тээ айгу тийм бас нэг өөрөө имтэрсэн шүү дээ. Тэр чинь нэг юм инээдмийн кино юм шиг яваад байгаа хэрнээ цаана амар том юм мессежтэй кино байсан тий. Яалтчгүй би бас санал нийлж байна. Уянгагийн тавсан хамгийн өстой гоё кино да нэрээ. За тэгээд босс левел хамгийн сүүлийн асуулт. $2000 оноос хойш буюу орчин цагийн хамгийн шилдэг 5 кино Монголын хамгийн шит 5 кино. Яг дандаа Монголын гэж явдаг гэхээр подкастын маань яг цаад зорилго бол Монгол киног л хөгжүүлэх гэсэн юмсан, жоохон ч гэсэн хөгжүүлэх юмсан, жоохон ч гэсэн үннийг хэлхийн сан гэсэн юм зорилготой. Би ихтэй ер нь бол бас яг сая хэдийн хэлсэн л юм байна. Ядуугийн зовлон чинь 2000 оны кино байхгүй юу? Тэ? Ядуугийн зовлон, ноён солиот. Тэгээд миний маавыг би бас нэрлсэн байна. Тэгээд баавга болгосныг бичсэн байна. Тэгээд маш нууц байтаг богт. Маш нууцын 2 дугаар анги гэсэн үг. Үгүй, эхнийх нь байтаг богт шүү дээ. Эхнийх нь маш нууц, эхнийх нь. Энэ 5-ыг л гэж бодож байна да. 2000 оноос хойш хамгийн шилдэг 5 кино. Тийм. Өөр ихтэй кинонууд байгаа л байгаа л та мэдчихгүй. Бүх киног үзээгүй юм ч сайн. Магадгүй тэгээд яг ингээ асуучаар тулгамдаад бас заримдаа яач тийм үлдээчтийн зарим кино хүмүүс. За шит 5 хоёлаа гоё задлж ярэ. Нэг нэгээр нь. Манай үзэгчдийн одоо хамгийн дуртай асуулт шүү дээ. Амар хэцүү юм бэ те. Хариулт ижил гардыг штэ уянгаа минь. Ядуугийн зовлон 2 штэ. Тийм штэ. Тийм. Бүр үнэхээр бүр харамссан штэ. Яаж юм ийм ухаа хийж байгаа юм бэ те гэж би бол бас бодсон. Зарим зүйлээр оролдож ирээсээ болохгүй. Тэгээд нэг яг нөгөө 1-р ангийн үзэгчд нь бэлэн юм чи маркетинг гоо ийгээд 2 гэж гаргаад мөнгө олъё л гэсэн байгаа байхгүй юу?
Яг үндэ. Тэгээд Тэгээ найруулагч нь шууд нөгөө хүслэх өөрөө шууд найруулсан байсан шүү дээ тий. нэг дээр бол хүслэх зохиолчоор Зохиолчор байсан. байсан. Тэгээд хоёр дээр ингээд өөрөө найруулсан байсан. За тэр кино бол логик байхгүй байсан. Үйл явдлын зөв дараал тий юу ч байхгүй. Тэгэл Айх юм байхгүй байсан. Айх юм юу ч байхгүй. Тийм байсан. Хүүхэлтэй гэж киног бас нэрлэж болох юм байна. Аимшиг кино гэдэг лөө. Тийм. Айгүй олон зүйлийг маш муухай харуулдаг. Тэгээ бас аимшиг тэнд байгаагүй гэх юм уу? Аимшиг гэхээс илүү над хүүхэлтэйг кино нэг тийм жоохон сэжгийн санагдсан нэг. Тэ? Тийм. Тэгээ тэр уг нь ингээл ажиллаж болохоор байгаа байхгүй юу? Гоё болгол болохоор юм шиг санагддаг байхгүй юу? Тэр нь л хамгийн гол нь жоохон харамсалтай байсан гэх юм уу? Жоохон одоо сэтгэл гаргацсан бол ч юм уу, зохиолоо дахиад нэг жоохон ажилтсан бол ч юм уу те? Тиймэрхүү юмнууд энэ төр л харагдаад идэг л да. Тэр кино. За тэгээл одоо юу Тэнгэрээс буусан од үлээ. Биш. Нөгөө урнагч нэг юм хоёр төлний өвчтэй болоод байдаг. Тэр чинь нөгөө миний нууц. Миний нууц. Найруулагч гал хоёрын кино. Тэр кино бол надад бас хачин санагддаг гэхгүй тий. Тэр нөгөө юу лээ? Чоёнбатыг лөө хэнийг лээ? Жетли Монголд ирдэг өө. Тий тэр кино. $100 олцоо. Тий. $100 олцоо. Энэ кино ч бүр байн гарч ирсээр байгаа бүр дасаж тээ. Тэр бүр амар скам байсан те бүр. Бид нар бүр итгэжсэн шүү дээ. Цэцэг төв дээр Жетлигийн амар том анонс үлгцэн. Жетли Монголд гисэн. Пүүс тэгэл. Тэгээд юм бас арай ч бас болохгүй дээ гэж бас тэнд байгаа уран бүтээлчдийн 40-50% нэг гэж бодоогүй. Аюу санагдаад. Даач бас арай болохгүй юм шүү гэд тий. Тэснэ нөгөө машин дотор Жетли юу гэрэлсөх монголоор яриа, Жетли англиар яриад хоорондоо ойлголцоо. Тий. Кино юм чинь л гэсэн л хэлгээ бодвол тий. Гэтэ тэр цэма кино ч одоо хамгийн үнэн л байх хэрэгтэй гэж үг нь бодоод идэв шүү дээ. Тий. Тэгэл энэ ил байна да. Нэг кино дотор байна. Нэг кино дотор байна те. За тэр нь уг нь эхний 3 кино нь ерөөсө дурддаж байгаагүй кинонууд шүү. Тийм үү. Shit out дээр. Сая долларын олзол зөндөө дурддагцсан. Одоо нэг час хийсэн кино хэлээч. Тэгээд тэр кино шиг амьдралыг бас хэлж болно уу? Божигнаал итгэдэг юм. Юм чинь нэг бүтэн юм байх хэрэгтэй үстэй те нэг юм бүхэл ингээд хөвөрдөг те ингээд хараараасаа уустдаг учир занглаан ингээд тайлагддаг мэдгүй олон зэрэг юм болсон ч гэсэн эцсийн одоо түрүүний ярьсан чинь нэг цэг дээрээ ирээд тэгээд бас л тайлагдах л ёстой шүү дээ ер нь бол те нэг бол одоо мэдгүй янз бүрийн юм байдаг л да асуултаа үзэгчтэй үлдээгээд гаргадагч кино байна хүн болгон төгсгөлийн өөрөөрийнхөө зохиож бодоод дуусгадаг ч кино гэхдээ тэр бол нэг юм мэдхгүй нэг юм ер нь жоохон юм хэлбэр гэх юм уу? Хэлбэр гэж би бол бодож байна. Энэ тавл юм байна да. Окей. За тэгээд өнөөдрийн подкаст маань ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөж хоёлаач гой сэдвэл нилээ ярьлаа. Тийм киноны подкастынхаа үндсэн концепцоос бол ерөөсөө бас хайлсангүй те. Би өнгөрсөн жил нэг сонгуулийн үеэр би ингээд яг чиний талаар би Arigons page дээр биччихсэн байхгүй юу. Воо, ямар гоё юм бэ ингээд. Тэгээ бид нар ч ингээд бүхэл жүжигчтэй ингээд яг нүдэн дээр ингээд худалдагдал ингээд амар тийм сайд үе дээр ингээд гинт ингээд уянгаа ингээд амар тэрний эсрэг ингээд гараад ирсэн чи хүүхд чинь ингээд амар олон хүмүүст чинь юм амар юм итгэл өгсөн байхгүй юу. Ер нь бол тэр чинь ингээд урлагийнхэн чинь хамгийн олон дагагчтай тий хамгийн юм одоо нөгөө урд нь алхдаг хүмүүс гэдэг нь шүү дээ. Өөрсдийнхэн хэлж байгаагаар бол тий. Тэгэхэд яг тухайн үед бол хүн болгоны итгэл бол амар ингээд алдраа тий. Үнэхээр хогийн байсан үе дээр уянгаа гарч ирээд амар баг шүглүүлсэн бохгүй юу. Тэгээ би ямар гоё юм бэ уянгаа ингэж ийн гэж тэгсэн чинь манай уншигч төртөл ингээд хэдэн мянгаараа тэр шеэрлэл. Тэгээ би яг тухайн үед за би уянгаатай ингээд гоё ярилцаж суух юмсаа гэд юугаараа ярилцгаа тэгээ би подкаст байхгүй. Тийм тэгээд
өнөөдөр ингээд бас хамт ингээ гоё ярилцаа суух боломж гарсандаа бол маш их баяртай байна. Тэгээд би бол чамайг real influencer гэж боддгий шүү. Тэгээд зөв бодолтой тий. Тэгээд үргэлж бас энүүгээр байгаарай. Тийм. За тэгээд уянгатаа бас бэлгээ гардуулъя. За төрөний бэлэг бол манай нөгөө Астра цэцэгт мэдчилгээгийн зүгээс өгсөн бэлэг байгаа. Тэгээд дараагийн бэлэг маань бол за нэг ийм бэлэг байгаа. Greenway гэдэг компани одоо Eco Market гэдэг Facebook дээр байгаа. Тэгээд энэ над уг амар их тайлбарж өгсөн юм а. Би бас яг нөгөө энэ яг эмгтэл хүмүүсийн юм байлээ. Тэгэхээр бас яг гүццэн ойлгоогүй. Энэ дээр болохоор ийм дандаа байгаль дийлтэй эко нэг ч химийн холцгүй бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн гэр орон цэвэрлдэг. За тэгээд шампунь, момпон яадаг чинь гэх юм. Янгата бэлгэлээ. Тийм тэгээд Eco Market гэдэг компанид манай найз ажилладаг байхгүй юу? Манай найзын компани. Тэгээд нөгөө миний нөгөө нэг Борхор шиг. Тийм. Тэгээ би нэг 10 орох жүжигчнээ зарлцсан байхгүй ариун дээр тэгсэн чинь вау уянгаа орж байгаа юм уу? Би бэлэг өгнө шүү гэж над бүр эртнээс хэлж байгаад өнөөдөр явуулсан. Тийм. За тэгээ дараагийн бэлэг бол манай ерөнхий ивент тэтгэгч Sow Media-гийн бэлэг байгаа. За тэгээд Sow Media нь өөрөө нөгөө нэг кино үздэг платформ байгаа. OTT платформ утсан дээрээ татаад гоё кинонуудыг үзээрэй. Бас сүүлийн энэ студионд болж байгаа тоглолтуудыг үзэж амжихгүй бол бас гоё утсаараа үзэх боломжтой. Тийм. Тэгээд энэ болохоор кино үзэхдээ идэх уух юм сет байгаа заяа. Пив, snack мэт юм гоё зүйлсийг манай Sow Media-гийн зүгээс бэлгэлж байна. Яа баярлалаа. Оба. Үзэгчд нөгөө нэг юм бэлгээчээс айгүй мохо хүндлэлгүй өгөөд байна гэж. Тий хилээдсэн нөгөө энэ микний араас өгөлцөж авах аюу хэцүү байгааз. Өгж байгаа ч тэр авж байгаа ч тэр нэг хоёр тийм л ээ. За тэгээд манай подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд уламжлалт ёсоор бол зочиндоо хаалтын үгээ үлдээдэг байгаа. Тэгээд ярилцах боломж олгосонд бас маш их баярлалаа. Тэгээд одоо ер нь ингээл юмны одоо ингээд доотлын дандаа сэтгэлийг ер нь боддог болчих тийм ээ шүү дээ тий. Тэгээ яг хөө зүгээр хэлэхэд юу гэдгийг киног ранглаад ч юм уу тий ингээл найруулагч ранглаад ингээл тий чи өөрөө ясам дээр жүжигчин швэж юу ч швэж нэтрэмрээ гэж хэлхэл байхаа л да. Гэхдээ хүн болгонд болвол урлагийг хүртэх мэдрэмж гэж бол байдаг. Тэгээд одоо энэ кино эцсийн дүндээ хинд зориулагдаж хийж байгаа юм гэвэл үзэгчд зориулагдаж хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр киног хэн ранглах ёстой вэ гэвэл үзэгчдэд ранглах эрх нь байгаа. Тэгэхээр би үзэгч учраас өөртөө олох зэрхийнхээ дагуу кинонуудыг яг цэвэр өөрийн үзэгчийн одоо тестээр рангласан шүү. Тэгэхээр яг энэтэй адилхан хэрвээ Монголынхоо кино зах зээлийг хөгжүүлэе гэж бодож байгаа бол үзэгч та мөнгөө төлөөд үзэж байгаа тэр одоо кинондоо цензуртэй байж шүүлтүүртэй байж яг адилхан ингээ ранглаад хэлэх юма хэлээд тэ ингээд хав ойрхондоо ч гэсэндээ наач жоогийн кино байлээ. Нэг бол яагаад энийг та нар үзэх ёстой те энийг дэмжих ёстой ч юм уу те айл болох явж үз та нар бөөнөрөө үз ч юм уу те ингэж уриалдаг ийм байх юм бол ийм гоё тийм итгэвтэй үзэгч байгаасай гэж бас өөрөө хэлмээрээ. Тэгвэл л одоо манай кино чин жижигэн мэтгэн гээд байгаа тэр зүйлийг л том болгоё штэ тий. Тэг жижигэн гэдэг юм зүйл бол одоо техник хөгжөөгүй ч юм уу тий. Цөөн үзэгчтэй тэр үедээ л өнгөрсөн баг. Одоо бол бүх зүйл хавтгай болсон, бүх зүйл боломжтой болсон учраас киног бол би Монголын киног бол жижиг зах зээл гэж хизээч боддгоо. Гэтэ энийг томруулах зүйлс нь үзэгчд бид нар өөрсдөө шүү гэж хэлмээр. Яг үнэ. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа баяртай үзэгчтэй. Шүтээ бол авч идмээр ч юм шиг. Харахмаар сонголттой юм. Юу шүү дээ. Юу ч авч идмээр юм дээ. Өөрөө даваад ирэх юм. Энийг ч авчдаг юм уу? Фитнесийн багш нүрс багтаа бол идэрэй гэсэндээ.
Наатад хэлэгдэх нь хоол сонгохоос хурдан.